Hi guys, хоб болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу ацхан манайхаа ингээд та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Тэгээ та бүхэн маань гарчигнаас хараад ороод ирсэн байх гэж бодож байна. Өнөөдрийнхөө бичлэг дээр хэдүүлээ. Энэ жилийн буюу 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолын тухай хов живүүдийг бацгаад ингээд сууж байна. За тэгээд угаасаа та нар маань мэдж байгаа байх. Би одоо YouTube хийж гисэн цагаас авахлаад л Америкийн иймэрхүү том шагнал гардуулах ёслолуудыг болж өнгөрөнгүүд нь recap хийгээд ингээд ховжийг нь ярьдаг штэ тэ. Тэгээд яг тэр уламжлалаараа өнөөдөр ингээд 2026 оны Оскарын ховжийг бацгаж байна. За 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол сая дөнгөж өнгөрсөн бүтэн сая өдөр буюу 3 сарын 15-ны өдөр болж өнгөрсөн байгаа. Тэгээ болдог газараа л болсон манайха. Тийм өөр шинэлэг газар болоогүй. Лос Анжелес хотноо Dolby Cinema Theater-д болдог хэвээрээ. Тэгээд болсон байгаа. За тэгээд эн чинь угаасаа ойлгомжтой Hollywood-ийн хамгийн чухал үдэш гэж яригддаг штэ тэ. Ингээд дэлгэцийн уран бүтээлийн хамгийн шилдэгүүдийг тодруулдаг ийм шагнал гардуулах ёслол нь ингээд болж өнгөрчээ. Тийм учраас бүгд нөгөө нэг A-list байна, B-list байна, C-list байна, celebrity-нууд маань бүгдээрээ цуглараад ингээд одоо нэгэн үчиг хамтдаа өнгөрөөгөөд би ялах нь уу, ялахгүй нь уу тэ, миний тоглосон кино шилдэг байх нь уу, байхгүй нь уу гэж ингээд хоорондоо үзэлчиж өрсөлдөж байгаад тэгээд угаасаа Оскарын шагнал болсны дараагаа юу болдог вэ? After party-нда галзуу шоуцсан байгаа манай одууд. За энэ жилийн hoster буюу одоо хөтлөгч одоо хүнээр нь хэн ажилласан бэ гэхээр өнгөрсөн жил host хийсэн хүн маань ажилласан байгаа. Тэр болохоор Conan O'Brien. За ингээд 2 дахь жилээ дарааллаад Оскарын шагналыг host хийж байгаа. За тэгээд Conan O'Brien бол угаасаа миний хувьд бол айгүй мундаг host хийдэг гэж боддог. Угаасаа л ингээл те амар тийм comedian хүн шүү дээ. Тийм учраас ингээд ер нь comedian хүмүүсүүд иймэрхүү зүйлүүдийг, иймэрхүү шагнал гардуулах ёслуудыг host хийхээр айгүй зүв байдаг гэж боддог. Ягаад тэгэхээр айгүй тийм инээдтэй joke инээдэрээ хилдэг штэ те. Тийм учраас тэр нь айгүй гоё land хийж өгдөг гэж л миний хувьд бол боддог. Тэгээд хүмүүс ч гэсэндээ гадуур Conan O'Brien-ы хувьд бол айгүй ам сайтай байгаа. Өнгөрсөн жил ч гэсэндээ Оскарын дараагаар айгүй ам сайтай байсан. Тийм учраас ингээд Conan O'Brien-ыг дахиж урьсан байх гэж би бодож байгаа. За манайхаа тэгээд хэрхэн энэхүү шоу эхэлсэн бэ гэхээр аюу тийм сонирхолтой бас opening team sketээр эхэлсэн байгаа. Тэгээд ер нь бол дандаа л тэгдэг шүү дээ. Ер нь ихэнх ингээд шагнал гардуулах ёслол чинь нэг юм хөөрхөн жижигхэн нэг тийм parody skit юмнуудаар эхэлдэг байгаа. За тэгээд энэ удаагийнх болохоор яг ингээд Conan O'Brien ингээд мейкап хэлхүүлэх ингээд сууж байгаа байхгүй те. Ингээд нэг мейкап artist ингээд нүүр мөрөг нь бодаал яг нэг Оскарын одоо энэ үжлэгтэн зориулаад ингээд нүүрийг нь бодож байгаа байхгүй. Тэгэл ингээл за нөгөө мейкап artist окей за болчихлоо одоо чи бэлэн шүү тайзан дээр гараараа гэл ингээд тэгсэн чинь ингээл Conan O'Brien ингээл амар царай гарснаа it seems a little bit weird гэж аахгүй нэг жоохон сонин буцсан юм шүү чи тэ айгу сонин харагдаад байна би арай хитрхүү цагаан харагдаад байна тэр гэл тэгээд Conan O'Brien-ы царайг харуулсан чинь манайгаа oh my god та нар тэр киног үзсэн үү сая одоо өнгөрсөн жил гарсан энэ Оскар дээр айгүй олон бас төрөл нэр дэвшсэн тийм кино байгаа Weapons гэдэг нэг аимшиг кино байсан шүү дээ тэр аимшиг киноны гол дүрийн evil одоо сөрөг дүр болох Gladys-ийн мейкаптай адилхан мейкапыг ингээ хийгээд адилхан парик зөвлгүүлсэн байгаа байхгүй Conan O'Brien. Тэгээд энэ айгу сонирн болсон байгаа юм шүү гэдгсэн чинь нөгөө нэг мейкап artist нь үгүй чи айгу гоё харагч одоо угаасаа цаг зав байхгүй чи одоо тайзан дээр гарах хэрэгтэй гэсэн чи үгүй чи дахиад будаа айгу сонирн байгаад байна гэсэн чи нөгөө нэг мейкап artist-тагаа ингээ хэргэлдээд байгаа байхгүй те. Тэгж тэгж жагаад угаасаа Conan O'Brien бүр явахгүй дахиж бодуулъя гэдсэн чи нөгөө нэг мейкап artist нь ингээд юу яриад байгаа юм бэ чи те тийм цаг зав байхгүй би чамайг яв гэж хэлж гингүүтээ ингээд яг нөгөө нэг Weapons кинонд гарах яадаг үлээ нөгөө нэг Gladys гэд хүн ч одоо нэг тийм ичи тийм хам хэрэглээд тэ нэг тийм spell энэ хэрэглээд хүүхдүүдийг галзуу ингээд болгоод байдаг штэ тэ тийм яг юма хийгээд нэг мөчрийг тан гэж хулчж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг Conan O'Brien гүйж эхлээл тэгсэн чинь араас нь нөгөө нэг weapons-аар гардаг нөгөө нэг ингээд гүйгээд байдаг хүүхдүүд чинь араас нь Conan O'Brien-ы араас гүйгээд за ингээд гүйж явах хугацаанда манайхаа айгүй олон одоо кинонуудын хэсгүүдээр өнгөрдөг. Яг энэ удаагийн Оскарын шагнал дээр нэр дэвшсэн айгүй том нэг хэдэн 5-6 кинонууд байгаа шүү дээ. Тэр кинонуудын синүүдээр нь ингэж
гүйжахтаа өнгөрдөг. Одоо жишээ нь гэх юм бол F1. За тэгээд Mari Supreme нөгөө нэг Timothée Chalamet-ийн тоглосон тэр кино чинь нөгөө ping pong table tennis-ийн тухай кино шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингэж scene гаргаад за түүнээс гадна one battle after another. За тэгээд Hamnet тэр Hamnet-ийн хэсэг бол амар инээдтэй байсан. Hamnet-ийн хэсгээр ингээс бас гүйж мүүгээд тэгээд түүнээс гадна бүр юу манайха K-pop Demon Hunters. K-pop Demon Hunters чинь уул нь animated буюу хүүхэлтэй хэлбэрээр гардаг хүүхэлтэй кино шүү дээ. Тэгж яхад бүр ингээд K-pop Demon Hunters-ийн хэсэг дээр ингээд Conan O'Brien-ыг animated болгоод ингээд нэмчихсэн байгаа аахгүй. Тэр бол үнэнхээр инээдтэй байсан. За түүнээс гадна Sinners гэх ер нь ингээд энэ удаагийн Oscar дээр нэр дэвшсэн баг бүх кинонууд ингэж харуулсан байгаа. Тэр битгий хэл манайхаа нэр тэрийг мартчихэж. Sentimental Values гэдэг кино байгаа. Тэр чинь болохоор уул нь Америкийн кино биш шүү дээ. Норвегийн кино байгаа. Тэгээд тийм байж бас ингээд нэр дэвшиж байгаа энэ удаад. Тэгээд Норвег кино юм чи угаасаа Норвег хэлээр ярьж байгаа. Тэгсэн чи яг тийм хэсэг байгаа хгүй Conan O'Brien яг тийм одоо хэсгээр нь орчихсон Норвегээр ингээд яриал. Ингээд ярьж мэрдэ за амар энэтэй. За тэгж гүйж баахан кинонуудын синүүдийг алгасаж явж жагаад ингээд Оскарын яг тэр venue руу орж ирж байгаа нь харагддаг. Тайз руу нь орж ирээд за тэгэнгүүт одоо тэр скитийг харуулж ирснээр болоод яг жинхэнэ лайв ингээ харуулж байгаа штэ venue дотор болж байгаа. Тэгж яхад л нөгөөний хүүхдүүд нь те яг ингээл venue руу гүйж орж ирж байгаа хөө Conan O'Brien-ийн араас. Гэтэ яг тэр venue руу орж ирдэг хүн нь болохоор Conan O'Brien өөрөө биш байсан. Conan O'Brien-ийн одоо body double ингээд Conan O'Brien-ийн дүр тоглож байгаа хүн ингээд орж иж гүгээд тэгээд хүүхдүүдээр ингээд chase хийлгүүлж гүгээд тайзны аргашаага орж байгаа нь харагддаг. Тэгсний дараагаар яг жинхэнэ Conan O'Brien тайзан дээр гарч ирээд "Yeah, welcome to the Oscars" гэдэг одоо эхлүүлдэг гэсэн үг. За энэ скет бол үнэнхээр надад таалагдсан. Тэгээд хэрв та нар үзсэн бол саяны миний ярьсан юу яриад байгааг ойлгож байгаах. Тэгээд хэрв би нэг энэ нэрээ иймэрхүү аваар чавуудын тухай ярихдаа манайхаа ингээд бүх бичлэгүүдийг нь оруулж болдгоо шүү. Ягаад гэх юм бол ингээд эн чинь саяхан болоод өнгөрсөн учраас амар copyrightтэй байдаг байхгүй. Тийм болохоор ингээд жоохон хэсгийг нь оруулангууд л бичлэгийг нь оруулангууд copyright аваад байдаг. Тийм болохоор яг ингээд бүтэн бичлэг хэлбэрээр оруулж чадахгүй учраас би та бүхэндээ ингээд айгу дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Гэхдээ та нарт саяны ярьсан зүйл айгу сонирхолтой санагдсан бол өөрснөө ороод үзээрээ үнэхээр инээдтэй сонирхолтой байсан шүү. За тэгээд opening monologue эхэлсэн байгаа. Яг одоо энэ хүү аваар чавууга эхлүүлж байгаа. Яг host-ийнх нь хэлдэг бараг 10 хэдэн минутын нэг тийм opening monologue байдаг шүү дээ. Тэрийгээ эхлүүлээд за тэгээд тэрэн дээрээ бол угаасаа ойлгомжтой маш олон инээдтэй joke-нуудыг хэлсэн байгаа. За тэгээд тэрнийх нь нэг нь бол яалтчгүй Timothée Chalamet хандсан. Timothy-г жоохон jab хийсэн гэж poke хийсэн тийм joke байсан. За тэгээд энийг бол бүх хүн expect хийжсэн. Угаасаа Timothée Chalamet энэ удаагийн Oscar-ын шагнал дээр бүр үнэхээр амар хийлгүүлнэ гэдгийг бол бүх хүмүүс мэдчихсэн. Учир нь гэвэл би бол манайхаа Oscar-ын энэ шагналын тухай ярихынхаа өмнө weekly recap оруулъя гэдэг өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн ховуудаар ингээд weekly recap хийя гэсэн боловч яг үнэхээр зав олдоогүй. Тэгэхээр тэрхүү бичлэг маань болохоор одоо энэ Oscar бичлэгийн дараагаар орно шүү. Окей. Тэгээ би бол яг Timothée Chalamet-гийн тухай яг тэрхүү weekly recap дээр яриа гэж бодож исэн. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ хальт ярихаас өөр аргагүй. Яагаад тэгэхээр Oscar-ын шагнал дээр ингээд энэ хүү юм дөрөвдөгцсөн учраас гэхдээ бүр яг дэлгэрэнгүй бүх информашныг болохоор weekly recap дээр ярина шүү, окей? Гэтэ хэдүүлээ хальт яриад тахаа. Та нар ч гэсэндээ угаасаа харсан байх гэж бодож чинь өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн зүйл байгаа. Бүр ингээд сошиалыг үнэхээр донслогсон. Юу гэхээр Timothée Chalamet, Matthew McConaughey-тэй хамтдаа нэгэн одоо ярьсан орчихсан аахгүй юу? Нэг town hall meeting гэх нэг тийм интервьюнд оролцоод ингээд яриад сууж исэн. Тэр үедээ Timothy айгүй тийм бодлогогүй жоохон сонин комментиг хэлчихсэн. Тэр нь болохоор ер нь одоо ballet юм эсвэл opera энтертэй одоо дөр балетийн одоо урлаг бол ингээд dying гэж хэлсэн байгаа байхгүй одоо dying art form гэж хэлчихсэн. Одоо баг хүмүүс үзэхээ болчихсон. Одоо баг сөнж байгаа ийм урлаг одоо урлагийн салбараа. Одоо баг хүн үздэг юм ухааны нэг тиймэрхүү жоохон доош нь хийсэн degrading team comment-ыг хэлсэн байгаа. За тэгэнгүүтээ бүр double down хийгээд за тэгснэ яна I think I just lost 14 cents in viewership гэдэг юм уу те. Яна би ийм comment хэлсэн болохоор одоо тэр одоо юуг үздэг хүмүүс одоо операнд ч юм уу те дөр балетын дуртай үздэг хүмүүс
намайг одоо үзэхэд болчихж байгаа хаа. Гэхдээ тэр нь болохоор 14 цент би одоо алдлаа гэсэн утгаар хэлж байгаа байхгүй. Яг тэгэхээр угаасаа тэр урлагийг дэмждэг хүмүүс айгүй их биш юм чинь намайг одоо хүмүүс үзэхэд боллоо гэхээр би нэг 14 цент л алдлаа гэсэн үг гэсэн утгатай ингээ бүр double down хийгээд тийм комментиг хэлсэн. За тэгээд угаасаа гадуур бөө юм болсон байгаа. Тэгээд үүнээс нь болоод хүмүүс бас за одоо ингээд энэ Timothy бол те юугаа алдлаа. Oscar одоо Best Actor in a Leading Role гэдэг одоо категорид нэр дэвшсэн шүү дээ, тийм. Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин гэдэг. Тэр чинь бол үнэнхээр хамгийн том чухал шагналуудын нэг байгаа. Тэгээд угаас нэр дэвшчихсэн байсан. Тэгсэн чинь яг энэ зүйл болсноос болоод хүмүүс за одоо ингээд энэ ийм хачин коммент хэлсэн учраас Оскарт угаасаа ялна гэдэг нь байхгүй боллоо гэд гадуур бөө юм яригдчихсэн. За тэгээд хальт уурнал хэдүүлээ дараагаар нь одоо удахгүй ярих гэж байгаа одоо ялагчдыг хэдүүлээ ярих болно. Гэхдээ spoiler хэлчихье. Ялаагүй Timothy тэр одоо category-нд ялагдсан байгаа. Гэхдээ манайхаа энэ бол ерөөсөө тэр комментнаас нь болоод биш. Ягаад вэ гэхээр за тэрхүү интервью нь баг бүтэн сарын өмнө хийгдсэн интервью байгаа байхгүй юу? Гэхдээ сарын дараагаар яг тэрхүү коммент нь viral болж хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. Тэгээ яг тэр viral болох өдөр нь аль үжэнэ одоо Oscar-ийн одоо нэг panel байдаг шүү дээ. Тэд чинь ингээд оноогоо өгдөг, ингээд өөрсдийнхөө саналыг дэвшүүлдэг гэсэн үг те. Тэр ballot хугацаа нь хаагдчихсан байсан. Яг тэр өдрөө хаагдчихсан учраас аль үжээ санал өгөх ёстой хүмүүс нь аль үжээ саналаа явуулчихсан байсан үе гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэр коммент нь тэр Timothy-гийн хэлсэн коммент бол ерөөсөө өөрийнх нь ялагдахтай одоо ямар ч холбогдлолгүй байсан гэсэн үг юм. За гэхдээ үнэхээр ингээ бүтэн 7 хоногийн туршдаа ингээ яг Оскар болохоос өмнөх нэг 7 хоног амар шуугаад бүр газар авсан учраас энэхүү Оскарын шагнал дээр бол бүр ингээд хиний тухай, Timothy-гийн тухай бүр айгүй их иймэрхүү жокнууд хэлэгдэг байх. Ер нь айгүй их тийм одоо jab хийгдэх байх гэж хүмүүс таамаглаж байсан. Угаасаа яг тэр нь шууд opening monologue-аас л харагддаг. Ингээд Conan O'Brien энэ хүн opening monologue дээр юу хэлсэн бэ гэхээр "Oh, I'm told there's concerns about attacks from both the opera and ballet communities" гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор би ингээд хальт сонссон чинь одоо манай security-гийнхэн одоо энэ хөө venue-гийн хамгаалалтын албаныхан жоохон одоо юутайгаа concerned буюу ингээд сэтгэл зовнилтой байгаа. Яагаад гэхээр одоо дөр болон балетийн одоо урлагийн хүмүүс одоо энэхүү venue руу Оскар болж байгаа venue руу дайралт хийх гэж байгаа гэдэг нэг team одоо зүйлийг бид нэр типийг авсан учраас манай хамгаалалтын албаныхан жоохон concernтэй байгаа ингээд гэдэг team одоо joke хэлсэн байгаа байхгүй. Тэгэл угаасаа ойлгомжтой. Тэгэл хүмүүс юу ярьж байгааг нь ойлгож байгаа шүү дээ. Тэгэл audience дээр бүх хүмүүс ингээл инээгээл тэгэл нөгөө камеран ч гэсэнтэй тэг зурглаач ч гэсэнтэй шууд ингээд яг тэр хэлээгүүд boom гээл Timothy-г харуулаа те. Тэг яг тэр үеэр Timothy өөрийнхөө найз охинтойгоо lovey doveys Kylie Jenner-тэйгээ хамт ирсэн байгаа. Тэг яаж яагаад Timothy Chalamet-гийн сууж байгаа одоо тэр яг суудал нь хамгийн урд заяо. Хамгийн урд ингээ Kylie-тэй суудсан байгаа хгүй. Тэгэл зурглаач нь boom гээл харуулсан чинь яг Timothy угаасаа ойлгомжтой гэж уурч муурлаад ахгүй шүү дээ. Ингээл зүгээр тэрэнд ингээл ха гэл инээгээл сууж байгаа нь харагдчихсан. Тэгээд гэтээ тэрэн дээр хүмүүс гадар жоохон яриадлаа. Kylie ч гэсэндээ ингээл инээж л байгаа хгүй. Угаасаа өөр яахын тэгээ хаа гэл инээж байгаа ч гэсэндээ яг ингээ Kylie жоохон гараа ингэж хөдлөж байгаа нь харагдаж байна гэдэг аахгүй. Ингээд яг ингээ гараа жоохон үрээд жоохон ингэж байгаа нь. Тэр нь болохоор угаасаа нэг юу гэдэг штэ. Body language expert-уудтэй ингээд хүний биеийн хилэмжийг ингэж юу яаж идэг бүр ингэж analyze хийж идэг тийм мэрэгчлэлтэнгүүд байдаг тийм хүмүүсийн ярьдгаар болохоор ингээд хүн эвгүй байхдаа ч юм уу эсвэл жоохон irritated жоохон уур хүрэх гэж байгаа ч юм уу жоохон эвгүй байгаа тийм үедээ ингээд хүн ингээ гар мараа ингэдэг гэж аахгүй жоохон jitter хийгээд ингэж мингээд оролцдог гэж байгаа аахгүй. Тэг хүмүүс тэгж ярьж илаа. Хэдийгээр Kylie-тэй ингээл зүгээр юу ч лог юм шиг инээж байгаа харагдаж байгаа ч гэлээдээ жоохон ингээ өөрийнхөө найзлогийнхэн тухай тэгж ярьж байгаа болохоор жоохон эвгүй байгаа нь бол харагдаж байна. Яг тэр body language нь тэгж хэлж байна гэдэг зүйлийг гадуур хүмүүс ярьж байгаа юм байна лээ. За тэгээд энэ opening monologue дээр хэлэгдсэн энэхүү joke нь ганцхан Timothy-д хэлэгдсэн joke байгаагүй. Энэ үдшийн туршид ер нь өөр хүмүүс зөндөө олон тохиолдол дээр ингээд жоохон jab хийсэн байгаа. Гэтэ хэдүүлээ тэр тухайн яг тэр сценийхаа тухай ярьж байхдаа ингээд яриад авах болно. За тэгээд энэхүү opening monologue дээр хэлсэн бас нэг инээдтэй төрлийн joke нь юу байсан бэ гэх юм бол юу яасан мэл та энэхүү Oscar дээр ямар ч одоо англи British жүжигчид нэр дэвшээгүй юм байна энэ удаагийнх дээр. Тэгсэн чинь яг тэр тухай ярьж байгаа хгүй. Тэгснээ тэр талаар ингээд Английн төлөөлөгч ингэж хэлсэн. At least we arrest our pedophiles.
гэж хэлсэн байгаа байхгүй юу? Гэж хэлсэн гэдэг одоо ийм жокийг хэлсэн байгаа байхгүй юу? За тэр нь юу гэж нөө гэхээр те одоо яг тэр Английн төлөөлөгч нь те бид нэр одоо тэгээд нэр дэвшээгүй бол тийм л үз. Гэхдээ ядаж бид нар бол те хүүхдийг хүчирхийлдэг иймэрхүү pedophile хүмүүсээ баривчилж чаддгийг штэ гэж одоо хэлж байгаа гэсэн ийм утгатай жокийг хэлсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол юу ярих гэдэг нь угаасаа баг ойлгомжтой байгаа хэ. Ялангуяа миний нөгөө Jeffrey Epstein хэргийн тухай хийсэн бичлэгүүдийг үзсэн хүмүүс сайн мэдж байгаа байх. Jeffrey Epstein хэрэгтэй ингээл ганц Америкт дэлтгүү те ингээл бүхэл одоо улс орны том эрхэмтэлтэй хүмүүс орооцолдсон байгаа. Тэгээ тэрний хамгийн гол том хүн хэн байсан бэ гэхээр одоо Английн ханху Prince Andrew байсан. За тэгээд Prince Andrew ч юм бол одоо угаасаа энэ хүү хэрэгэн дэлгэцнээс хойш одоо хамаг title маярдлаа алдаад ханху манху байхаа болоод military нөгөө нэг control энтрээ алдаад ер нь бол зүгээр жирийн иргэн болсон гэсэн үг. Тэ ямар ч тийм одоо хааны удамтай холбоотой хүн байхаа болсон. Түүнээс гадна одоо энэ хиний Prince Andrew-гийн эсрэг яг эрүүгэн хэрэг үүсгэгдэж байгаа гэсэн. Яг одоо тийм айгу чухал мөчтөр явж байгаа байхгүй. Тэнгүүд те Америк улс болохоор хэдийгээр ингээ Jeffrey Epstein хэрэг ингээ дэлгэгдээд одоо энэ хүү файл нь ингээ дэлгэгдчихэд байхад тэнд айгу олон хүмүүсийн нэр те айгу том улс төрчдийн нэрүүд одоо Bill Clinton, Hillary Clinton, Donald Trump одоо тэгэл том бизнесмен хүмүүс ч юм уу те тэд нар ингээ нэр нь дөрдөгчаад байхад ямар ч тийм эднэр дээр арга хэмжээ авж байгаа тийм зүйл байхгүй байгаа шүү дээ. Баримтчилгаа хийгдэг ч юм уу эсвэл одоо хэрэг үүсгэх ч юм уу тийм юу ч байхгүй байгаа болохоор тэрэн дээр жоохон ингэ тоглолт жок тоглолт хийж байгаа байхгүй ядаж Английн хүмүүс бол pedophile хүмүүсээ баримтчилдаг юм байна. Америк бол тэгж чаддаггүй гэсэн утгатай ийм жокийг хийсэн байгаа. За тэгээд бас нэг ийм инээдтэй хэсэг байсан ингээл Michael B. Jordan-ы тухай ингээл ярьж байгаа байхгүй. Michael B. Jordan-ыг амар ингээл магтаалтай хин Conan O'Brien. Тэгэл тэгсэн чинь яг Michael B. Jordan л ингээл камеран ингээл пен хийгээл харуулсан чинь яг амар бол Michael B. Jordan-ууд ингээ clone хийгдчихсэн. Бүр амар бол Michael B. Jordan-ууд ингээ сууж исэн. Тэгээд тэр бол айгүй инээдтэй байсан. Тэгээд тэр бол айгүй мундаг байхгүй. Тэг яаж тэгэж яг live одоо шууд явагдчихж тэгж эдитер тэгж хийдэг юм бол айгүй хүмүүс бол тэрийг бол вау гэлтэй айгүй гоё ярьж байгаа юм байна ли яг тэр сценийг. За түүнээс гадна ийм хэсэг байгаа. Leonardo DiCaprio-гийн тухай ингээд Conan O'Brien ярьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр энэ Leonardo ч юм бол өстө бүр ингээд he's the king of memes гэлтэй жаахгүй те stop ингээ мимийн хаан чин Leonardo шүү дээ та нар угаасаа мэдж байгаа гэлтэй нөө Leonardo-гийн бүр олон жилийн туршид ингээд айгүй амар viral болсон тренд болсон айгүй олон мемнүүд байдаг те би энэ тухай саяхан Golden Globes дээр ярьж байсан шүү дээ та нарт санаж байгаа бол тэгээд тэр бүх мемүүдийг нь яг харуулж байгаа байхгүй тайзан дээр тэгээд ингээд Leonardo бол ингээд мемээрээ айгүй алдартай тэгээд хідүүлээ яг одоо Leonardo-тай хамт ингээд шин мем гаргая гэл тэгж байгаа байхгүй. Тэгэл нөгөө камера нь ингээл хинэл дээр тусаад байгаа байхгүй. Leonardo тусаал Leonardo гэл тэнд үзэгчдийн хэсэг дээр ингээ байж байгаа тэгснээ хин хэлж байгаа байхгүй. Conan O'Brien that feeling when you didn't agree to this. Тэ өөрөө ч хүсээгүй зүйлийг хэлэх гээд байх үед гэдэг те ийм мимиг хийя. Одоо Leonardo ч царайгаа гаргадаг гэдэг. Тэгсэн чи яг нэг Leonardo уулан гаргадаг заяа ингээ камер л харангуйта нэг эйгүү те what the fuck тэ ядаргатай юм бэ гэсэн нэг тийм инээдтэй царайг гаргадаг. Тэгээ тэр нь бол угаасаа ойлгомжтой мим болчихсон үнэнгээсээ. Тэгээ угаасаа л ер нь хинчэндээ Leonardo чин мими хаан гэдэг нь бол үнэхэр үнэн шүү дээ. Сая өнгөрсөн Golden Globes-ээр хүртэл яалаа өөрөө мэдлгүй те ингэж юм адилтай нэг хүнтэй ярьж байхдаа ингэж мэгэлсэр тэр нь хүртэл ингээл аль бишээ мим болчихсон шүү дээ. Өөрөө хидийгэр хичээгээ гүч гэлээ те. Энэ тал дээр болохоор ингээл инээдтэй байна те ингээл Leonardo одоо ингээд дахиад шин мим хийжлээ энэ гэж ярьж байгаа санаар ярьж байгаа хүмүүс байна. Муугаар ингэж хүлээж авсан. Йой амар cringy байла те. Conan O'Brien-ы одоо ингэж Leonardo бүр ингэж хүчлэн байж хүчээр ингэж мем хийж байгаа нь үнэхээр cringy байлаа. Ийм мем гарна гэдэг чинь бол угаасаа санамсаргүй байдлаар гарахаар гоё болдог байхгүй те. Ингээд санамсаргүй байдлаар ингээд үйл хийчингүүд яг тэр нэг мем болчихоор гоё байдаг. Бүр ингээд албаар те. За чи одоо нэг царай гаргадаа гэж яагаад ингээд албан хүчлэхээр хийж байгаа юм амар тэнэг cringy байна гэж ингэж бас ярьж байгаа хүмүүс гадуур байна. За манайхаа одоо ингээд хідүүлээ. Oscar-ын үеэр тоглогцоо одоо performance-уудын тухай ярья. Ямар үзүүлбэрүүд одоо байсан бэ гэж те. За хамгийн яриуштай те нэгэн том үзүүлбэр бол яалтчгүй Sinners
киноны одоо уран бүтээлчд гарч ирээд яг тэрхүү киноныхоо саундтрак болох I Lied to You гэдэг энэхүү дуугаа ингэж одоо перформ хийсэн байгаа. Тэгээд бараг л тэр чигтээ айгүй олон каст нь гарч ирээд ер нь айгүй тийм нүсэр перформанс болсон. Тэгээд нэр би Sinners гэдэг киног бол үзээгүй байгаа маань. Та нар үзснээр хүмүүс бол амар гоё кино л гээрэд. Тэгээд угаасаа гоё кино юм шиг л байна. Ягаад тэгэхээр айгүй олон шагналуудыг Oscar-аас хүртсэн байгаа манайхаа. За тэгээд хамгийн гол нь окей. Энэ үзүүлбэрийн үеэр бас нэгэн зүйл болсон. Тэр нь болохоор дахиад Timothy хандсан jab байсан. Окей. Юу гэхээр яг энэхүү перформансынхаа үеэр гигүнтхий яг төгсгөлийнх нь үеэр нэгэн ballerina professional ballerina заяа ингээд айгүй алдартай нэр хүндтэй Америкийн балетын тэгээ балетчин байдаг. Балетчин гэж хэлчихэр зөвөр монголоор хөгжимчин, балетчин, бүжигчин of course yeah. I think it's okay. За балетчин болох Misty Copeland гэдэг эмэгтэй бүр ингээд came out of retirement заа бүр ингээд тэтгэврээсээ гарч ирэн байж ингэж бүжгэлсэн байгаа. Хинт харуулах га Тимотед харуулах га те чи юм уу юу гэлээ миний урлагийг юу гэлээ би чамд харуулад өгье гэж байгаа юм шиг те бүр ингээд тэтгэврээсээ гарч ирээд үзүүлбэрээ үзүүлсэн байгаа. Тэгэд энэ Misty Copeland гэдэг эмэгтэй чинь бас Тимотедтэй холбоотой хүн. Окей. Юу гэхээр одоо энэ Тимотигийн сая өнгөрсөн жил тоглосон Marty Supreme гэдэг кино гороо ингээд Оскар нэр дэвшээ явж байгаа штэ Тимоти ч. Тэрхүү Marty Supreme гэдэг киногоо промот хийхин тулд Misty Copeland гэдэг энэхүү эмэгтэйг ашигласан байгаа байхгүй. Тимоти бүр ингээд өөрөө reach out хийсэн юм байна лээ. Тимоти Copeland лөө ингээ холбоо бариад ингээд те промошнд оролцоод өгөөч гэгээд тэгээд энэ эмэгтэй тэр промошныхаа одоо промошнд нь зориулаад маш олон тийм Instagram энтриг одоо те пост энтрүүдийг хийжсэн юм байна лээ. Dream big энтер гэж гисэн одоо тийм title-тай, caption-тай тийм зүйлүүдийг одоо пост хийжсэн тий томоор мөрөөд энтер гээд. За тэгээд бас Marty Supreme гэд бүр юм бичгтэй ийм jacket энтрийг хүртэл өмсөд зураг мурга авахулж байсан. Ер нь энэ киноны промошнд аягүй оролцсон эмэгтэй байгаа байхгүй. За тэгээд өөрөө seek out хийгээд тэ ингээд Timothy бүр өөрөө ингээд балетчин лөө очиод манай киног ингээд promote хийгээд өгөөч энтер гээд тэгсэн мөртлөө дараад нь ингээд ийм сонинтэй яг тэрхүү балетын урлагийг ингэж доош нь хийсэн комментиг хэлсэн учраас энэ тал дээр нь бас энэхүү балетчин ингээд юу ярьслахын үеэр comment хэлсэн юм байна лээ. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр first I have to say that it's very interesting that he invited me to be a part of promoting Marty Supreme with respect to my art form. Тэгээ нэг сонин эхлээд хамгийн сонирхолтой юм гэдэг юм бол хиндэ Timothy өөрөө миний урлагийг те миний одоо энэ хүү урлагийн салбарыг хүндэлдэг учраас намайг өөрийнх нь киног promote хийгээд өгөөч ингээд те зар сурчлагаанд нь оролцоод өгөөч гэж намайг өөрөө асуусан. Тэгсэн мөртлөө одоо ийм комент ингээд яриа явж байна гэдэг зүйлийг хэлсэн маа. Тэгээд цаашлаад өөр юу ярьсан бэ гэхээр бас ингээд амар эхнийг Тимотиг бол ингээд бүр доош нь хийгээл те чи яаж ингээд чадж байна гэдэг юм уу. Тиймэрхүү юм хэлээгүй. Ер нь юу гэсэн бэ гэхээр ер нь Тимотигийн ярьж байгаа үнэ ингээд те балет ч юм уу, опера ч юм уу те эдгээр ч юм бол ингээд юу одоо кинотой харьцуулахад те киног бол бараг бүхэл хүмүүс үзэж байгаа шүү дээ. Бүхэл хүмүүс киног үздэг те. Балет опера бол яг хөө тэр киноны урлагтай харьцуулахад бол тийм амар popular бүх хүний ингээд сонирхоод үзээд байдаг зүйл бол биш ээ. Тэгээ гэхдээ л энэ ч нь бол энэ балет опера гэдэг чинь бол ингээд бүх урлагуудыг ингээд эхлүүлж исэн ийм эртний урлаг байгаа те урлагийн салбар 400 500 жилийн ийм түүхтэй ийм зүйл байгаа. Тийм байхад одоо ийм одоо нөгөө урлагийнхаа салбарыг доош нь хийсэн иймэрхүү зүйлийг бол хэлэх нь одоо зүй бусаа. Бид нар бол бүхэл урлагийн салбаруудыг ингэж те hardest хүмүүсийнхаа хувьд ингэж дээдлж одоо хүндэлж явах хэрэгтэй гэсэн утгатай иймэрхүү зүйлийг ярилцлаган дээр ярьсан юм байна лээ. За тэгэнгүүт одоо яг энэ эмхтэйг те альбаар авчраад ингээд энэ хөө Sinners киноны перформансийн үеэр ингэж бүжиглүүлсэн байгаа байхгүй. Тэгээ ярьж байгаад яг дахиад л нэг Timothy чинь урд сууж байгаа шүү дээ хамгийн урд сууж байгаа. Тэнгүүд л дахиад энэ эмэгтэй бүжиглэл ингэж байж байхад нь дахиад л нөгөө камера айгүй амар зэвүүнэ энэ камерамен заяа угаасаа ойлгомжтой камерамен дахиад ингэж Timothy-г харуулаад тэгээд яг хамгийн сүүлд нь эцэст нь ингэж performance ингээд дуусч байгаа байхгүй. Тэр үед нь бол бүх хүмүүс зритель дээр байгаа бүх хүмүүс ингээд босоод standing ovation өгж байгаа байхгүй. Ингээд босоод ингээд алгадчихдаг штэ те ингээд cheer хийгээд тэгэхэд бол угаасаа камераа дахиад л те за Timothy босох нь гэдэл ингээд харуулж байгаа байхгүй. Тэгээ угаасаа Timothy босохгүй байна гэж байхгүй штэ ингээд босоод адилхан ингээд алгадчихал айгүй гоё
одоо дэмжиж байгаа нь бол харагдсан. Тэгээ айгүй сонирхолтой юм хэдүүл энэ тухай нэг weekly recap дээр энэ хэргийн тухай ярихтаа ярина л да. Timothy-гийн ээж нь Timothy-гийн эмээ, Timothy-гийн төрсөн эгч нь бүгд балетчингууд. Бүгд professional ballet dancers. Тэгээд энэ чинь Timothy ч угаасаа Нью-Йорк явах штэ тий. Тэгээд ээж мэж нь бүгдээрээ ингээд эгч мэгч нь Нью-Йорк City Ballet-тэй айгу ингээд тий холбоотой байсан, ажилдаг байсан балетчингууд. Тэгээд бүр Timothy урд нь New York City Ballet гэдэг нэр одоо гээд биччихсэн тийм малгай залгаа өмсөө явдаг байсан. Тэгсэн мөртлөө ийм зүйл хэлсэн байгаа байхгүй жоох сонь зүйл. За тэгээд энэ тал дээр бас айгүй хүмүүс ярьж байгаа л да. За яста бүр oh my god they dragging it гэж ярьж байгаа хүмүүс зөндөө байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр бүр ингэ сунжруулах юм а те ингэ нэг тийм сүртэй хэрэг байгаагүй штэ тэгж яагаад тэрийг сунжруулад ингэ яагаад drag хийгээд яриад байгаа юм бэ гэдэг зүйлийг айгүй хүмүүс бас ингэ гадар одоо комент бичиж байгаа байхгүй. За яг энэ хэрэг нь бол өнгөрсөн л оногт болоод өнгөрсөн. Тэгэл хүмүүс ингээл том одоо celebrity хүмүүс ч юм уу те ингэ одоо чинь Doja Cat энэ энэ талаар юм хэлсэн байхгүй. За тэгээд дуусла. Энийг бүр ингээл Оскарын шагналаар авчраад л те зөндөө олон хүмүүс нь ингээл jab хийгээл joke хийгээл ста бүр ингээд энэ балетчны хүртэл авчраал ингээл урд нь бүжиглүүлж та нар бол бүр ингээд дэндүү drag хийж байна. Гэхдээ ер нь энэ хин Timothy чинь буруу юм хэлээгүй л байгаа зү. Ер нь бол үннийг нь хэлсэн. Үнэхээр л dying одоо art form штэ гэж ярьж байгаа байхгүй. Үнэхээр л одоо жоохон сөнөгж байгаа юм урлаг үнэн штэ. Одоо жишээ нь та нар харал та. Наад одоо бүжиглээд байгаа эмэгтэй чинь Missy Copeland гээд наад балетчин чинь аль үжи тэтгэвртэй гарцсан гэж байгаа үстэй. Тэгэхээр одоо dying art form нь үнэн л байгаа үстэй гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ хүмүүс ойлгохгүй байхгүй. Балетчингууд ч угаасаа мэрэгжлийнхаа онцлогоос болоод тийм олон жил ингээд тэ бүр ингээд тэ амар одоо 50 60-наас хүртэл бүжиглээд байж чаддаггүй. Угаасаа та нар балетчингуудын хөлийг нь харж ирсэн үү? Үнэхээр бүр ингээд өөрсдөө ясмас одоо юу гэнтэй бүр хулан байж ингээд тэ ингээд хөл мөлөө бүр ингээд амар messed up болгон байж ингээд тэр одоо урлагтаа өөрийгөө зориулдаг байгаа штэ. Тийм учраас ингээд бүр ингээд үнэхээр тийм хөгшин болтлоо тэ ингээд тэтгэвртэй гаран гартлаа одоо хүмүүс normal ажил хийдэг хүмүүс бол ингээд татвармчуудаа гарахтаа 55 наснда ч юм уу 60 наснда гарч байгаа тий. Тэрнтэй адилхан тэгээд явж чадахгүй. Эсвэл жүжигчид ч гэдэг жүжигчид чинь 90 нас хүрсэн ч гэсэн жүжиглээд явж байгаа зөндөө олон хүмүүс байна тий. Тэгж болж чадахгүй. Тийм болохоор одоо мэрэгжлийнхаа онцлогоос шалтгаалаад эрт тэтгэврт гардаг. Тэгээ энэ нэмэгтэй бол үнэхээр амар залуухан харагдаж байгаа хэдий ч аль үшэ 42 хүрсэн байхгүй. Тийм болохоор угаасаа яг 42 наснда балетч хүн тэтгэвртэй гарах нь бол зүгээр нормал хэрэг байгаа байхгүй. За тэгэнгүүт хүмүүс тэгж ярьж байгаа. Наад эмэгтэй чинь тэтгэвртэй гарсан гэхээр ч угаасаа л тэгэл dying art form үнэн байгаа зү гэдэг зүйлийг бас ингээд балетийн тухай мэдлэггүй хүмүүс бол тиймэрхүү сонь комментуудыг хэлээ явж байгаа нь гадуур харагцсан. За манайха дараагийн үзүүлбэр юу байсан бэ гэх юм бол нөгөө нэг K-pop Demon Hunters-ийн 3 маань гарч ирээд нөгөө алтарт дугаалт дуулсан манайхаа Golden гэдэг тэрхүү дугаа дуулсан байгаа. За тэгээд энэ бол айгүй гоё performance басан гэж миний хувьд бол бодож байгаа. Өөрсдийнх нь outfit энэ төр бүх юм нь бол үнэхээр гайхалтай харагдчихсэн. Түүнээс гадна өөрсдийнх нь арт айгүй ингээд бүжигчээд байгаа байхгүй. Тэр нь ингээд нэг тийм даав маавгаар ингээл те шармаар даавгаар ингээл эсэгсэрч мэгсэрэл нэг тийм бүжиг хийгээд байгаа байхгүй. Тэгээд манайхаа тэр надад юутай адилхан санагдсан бэ гэхээр Америкт амьдардаг монголчууд бол мэдж байгаа бах. Би нэг бол зөвхөн Америкт л хийгддэг performance гэж бодож ин хэрэг би буруу бол I'm sorry манайхаа надад зөв болгоод хэлээд өгөөрэй. Shenyu гэдэг баха. Shenyu ч үлээ Shenyu ч үлээ те нэг тийм концерт ч гэх юм уу нэг тийм зүйл байдаг нэг тийм бүжгийн концерт ч юм уу эсвэл тийм драма юм шиг байгаа. Тэгээ бүр ингээ хаасаагүй тэрхүү одоо постэр нь явж идэг. За би анх Америкт ирэхэд л яг те ингээл тэр Shenyu гэл performance ингээл постернууд нь те ингээл зар сурчлагаа хийчихсэн ингээ явж идэг байсан. Тэгээд би энэ Shenyu гэ та нар уус сонсоход хятад л байгаа зү те. Тэгээд би сүулт сонсоод энэ одоо яг ямар юу юм болоо гэд хайгаад үзсэн чинь Shenyu гэдэг чинь бас ингээд хүмүүс гадар ингээд бичлэгэн дээр хийцэн байдаг юм байна лээ. Яг үндэ бол юм cult зүйлэн гинэ. Нэг тийм cult гэдтэй ингээд нэг хүмүүсийг буруу зүйлээр ингээд ухаан сурталчлах юу гэх юм бэ те нэг тийм зүйлээд ч байдаг cult гэдгийн юуг нэнд оруулчих заяа. Орчуулгыг нь оруулчих. Тэгээд нэг хятадын нэг тийм шашны хуулган гинэ тийм cult. Тэгээд ер нь жоохон болж бүтэхгүй л групп юм шиг байгаа. Тэгээд тэгэж мөнгө олоод тэрүүгээр ингээд бүжгээрээ ингээд хуулга хийдэг зүйл гэсэн. За мэдгүй манайха
тэр зүгээр надад санаанд орсон байхгүй тий би тэрийг ярьчихлаа. Тэгээд би тэр зүйлийг муулаагүй шүү. Би бас ингээд энэ тухай бас ингээд манай Америкт амьдардаг бас монголчууд айгүй их дуртай юм шиг байна лээ. Би ингээ хальт нэг Америкт амьдардаг монголчуудын Facebook group-ын трүүдээс харж ирсэн байхгүй юу. Тэгээд ингээд жоохон хоорондоо зөрчилт ч гэсэн тиймэрхүү комментод энэ тэрийг харж ирсэн. Зарим хүмүүс яг миний ярьж байгаа шиг тий надад чинь юм cult шүү юм ухуулах шүү битгий үзээрэй гэдгсэн чинь зарим хүмүүс доор нь юу яриад байгаа юм гоё performance энэ төр ярьсан хүмүүс бас зөндөө байсан. Тэгэхээр би зүгээр хэлж байгаа юм шүү. Би зүгээр үдсэн харсан юм хэлж байгаа юм шүү. Тэрнээс шүүл те би энэ тэрийг мэдгүй. Тэгэхээр дарамжилж байгаа зүйл биш шүү гэд хэлчихье. Зүгээр надад тэр санаанд орсон байхгүй тэр ингээ шар юм хум яагаад л те тэр Shenyu гэдэг performance санд орсон юм аа. За түүнээс гадна манайха энэ хүү K-pop Demon Hunters-ыг ингээд golden perform хийж байгаа үед зэрэтлэн тэр чихтэй light stickтэй байжсэн заяа. Бүгдээрээ нөгөө нэг бүх одууд чи ингээд light stick барьсан ингээд сууж байгаа байхгүй ингээд тэ яг нэг солонгосын фэнүүд яаж идэг үлээ тэ ингээд концертанд очихдаа ингээд light stick барьчихсан. Оо гэж байж байгаа шүү дээ. Яг тийм оо дүр зураг харагдчихсэн. Тэгээд хүмүүс бас энэний тухай гадуур амар ярьж байгаа. Ямар нэртэй юм бэ те энэхүү том одоо A-list celebrity хүмүүс Leonardo DiCaprio ч юм уу эсвэл Tina Taylor одоо ер нь бүх хүмүүстэй Gwyneth Paltrow бүгдээрээ ингээд харуулсан ч те Emma Stone энэ төр ингээд бүгдээрээ light stick барьсан ингээд K-pop фэнүүд ч ингээд байж байгаа нь айгүй инээдтэй харагдчих, хөөрхөн харагдчих ингэж ярьсан. Түүнээс гадна Tina Taylor жишээ нь манайхаа өстө алж өгч байна аст бүр тэрэнд орчихсан байхгүй орчихсан нөгөө light stick хийжээс бум гэж таста цохиж мөхөдөлтөөс амар тийм эмоцтой байгаа нь харагдчихсан. За үүнээс гадна нөгөө нэг in memoriam гэдэг сегмент үүдэг штэ те бүх одоо энэ шанал гардуулах хэслүүд дээр болдог зүйл энэ нь болохоор нөгөө нэг яг тэр жилдээ нас барсан одоо жүжигчдийнхаа дуучтайгаа ингэж тэ honor хийдэг team segment хэсэг байдаг. За тэрэн дээр болохоор жүжигчин Barbara Streisand гарч ирээд The Way We Were гэдэг энэ хүү дуугадуулсан байгаа. Энэ нь болохоор яг нэг өөрийнх нь тоглож исэн киноны дуу юм байна лээ. За тэгээд энэ удаагийн Oscar-ын шагнал дээр энэ хүү in memoriam гэдэг сегментээ одоо энэ хүндэтгэл үзүүлдэг хэсгээ уртасгахаас өөр аргагүй болсон гэсэн уртасгаад ингээд нэг том юм сегмент биш те ингээ бас жоохон хуваагдсан юм нэг ер нь жоохон урт хэлбэрээр хийхээс өөр аргагүйсэн гэхээр яагаад вэ гэхээр маш олон одоо Холливуудын жүжигчид найруулагчид энэ дээр хүмүүс те одоо хүндэтгэлтэй хүмүүс нас барсан юм байна лээ. За тэгээд тэр талаар бас ингээ хүмүүс гадуур ярьжсэн айгүй хүмүүс байгаад тэг бүр ингээ хидээгээр айгүй их одоо ингэж цаг хугацааг те энэ memoriam гэдэг энэ сегментээ уртсгасан ч гэлээ бүх хүмүүсийгээ ингээд яаж чадаагүй гэж байгаа байхгүй юу. Нас барсан хүмүүсийгээ оруулж чадаагүй цаг нь зүгээр хүрэхгүй байсан гэж аахгүй. Тэг ер нь бодоод ахаа нэрээ айгүй өнгөрсөн жил айгүй их олон Холливуудын хүмүүс нас барсан. Тэгэд ингээд хараад ахаар ихэнх залуу хүмүүс манайхаа нэлээд залуу ингээд тэг бүр ингээд байгалийнхаа жамаар нас барсан хүмүүс биш ингээд айгүй тийм залуугаараа явчихсан хүмүүс байгаа аахгүй юу. За тэгээд үүнээс гадна хүмүүс бас өстөө те энэ хэсэг дээрээ оруулаагүй жүжигч зөндөө байна яаж чадж гинэ гэдэлтэй хүмүүс бас тийм юм гадуур их ярьж илээ. Одоо жишээ ингээд хэм бол Eric Dane манайхаа Eric Dane нас орчихсан үнэхээр харамсалтай те та нар сонссон байх гэж бодож байна. Сая сар гаруйгийн л өмнө нас орсон нөгөө нэг Grey's Anatomy дээр гардаг Max Team-ийн нөлөө Max Dream-ийн нөлөө те Max Team-ийн дүр тоглож исэн. За түүнээс гадна Euphoria-гийн нөгөө нэг Nate Aun болж жүжиглэж исэн. Ер нь маш олон гахалтай дүрийг бүтээсэн жүжигчин байгаа. Тэгээд энэ жүжигчин чинь гиг үнтхэн айгүй амар өвчний те diagnosis аваад тэгээд юу эрүүл мэнд мууцаар ингээд нас урсан байгаа. За түүнээс гадна James Van Der Beek бас л маш залуухан жүжигчин, Malcolm Jamal Warner, за Robert Carradine гэх маш олон хүмүүсийг ингээд нас урсан байхад нь энэ хүү юундаа оруулсангүй. Энэ хүү сегменттэй оруулаагүй байна гэж ингэж яриад авахгүй. Гэхдээ би бол энийг санаж байна. Өнгөрсөн жилийн одоо энэ хүү Оскар шагнал дээр хүртэл бас л бөө юм болж ирсэн шүү дээ. Яг энэ тухай ингэ яригадаад нөгөө нэг Michelle Trachtenberg гэдэг нэг жүжигчин байдаг шүү дээ. Бас л айгүй залуу одоо Ice Princess илүү тэрхүү кинонд тоглож исэн. За түүнээс гадна Gossip Girl дээр тоглож исэн жүжигчин байдаг. Тэр жүжигчнийг одоо нас орчоод ахт нь оруулаагүй байна гэд бас бөө юм болж исэн. Нэрээ манайхан тэрийг бодоодсэн чинь би нэг юм хэлчихсэн байхгүй. Тэр жүжигчнийг ингээд оруулаагүй байна энэ хүү сегменттэй гэд
гадуур ингээд бөөм болсон ч хүмүүс зарим хэсэг хүмүүс үгүй оруулаагүй дээ бишээ. Наад жүжигчин чинь яг Оскар болохоос хэдхэн сарын өмнө нас барсан учраас тэгээд Оскар чинь болохоор яг өмнөх жилийнхаа зүйлүүдийг ингээ харуулдаг болохоор тэгээд наад Мишель чинь болохоор ингээд хэдхэн сарын өмнө нас барсан учраас шинэ ондоо буюу 2025 онд нас барсан гэсэн үг юм а. Тэгэхээр энэ Мишель Таженбергийг болохоор дараагийн жилийн Оскар дээр ингэж хүндэтгэл үзүүлнэ гэд яриадсэн чинь одоо бодсон чинь нэрээ хэнийг оруулаагүй байна. Мишель Таженбергийг би л хараагүй. Тэгэд хүмүүс энэ одоо чин Эрик Дэйн энтрийг ингэж оруулж хүндэтгэл үзүүлсэнгүү гэд ингээ гадуур ингээ айгуу хэм ярагдж байгаа. Тэнгүүд хүмүүс бас л те үгүй наад хүн чинь бас саяхан сарын өмнө нас барсан болохоор одоо дараагийн жилийнх дээр оруулнаа гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ одоо хэдүүл харж илээ. Тэ 2027 оных дээр оруулах нь оруулахгүй байх нь. Тэ мэдгүй эсвэл үнэхээр л тэгэл тийм олон нас урцсан байсан болохоор ингээд үнэхээр цаг хугацаанд баригдаад тэгж хүндэтгэл үзүүлээг юм уу? I don't know. За манайхаа ингээд одоо хэдүүлээ. Ялагчдыг заарлаа. Ямар хүмүүстэй ингээд ялсан байна вэ гэд. За Zoe Saldana гарч ирээд Best Supporting Actress буюу тэ шилдэг туслах дүрийн жүжигчин гэдэг эмэгтэй жүжигчин гэдэг энэхүү шагналыг гардуулсан байгаа. За хин ялсан бэ гэхээр манайхаа түрүүн ярьсан кино болох Weapons киноны нөгөө Gladys-ийн дүрд тоглодог жүжигчин Amy Madigan ялсан байгаа. Тэгээ энэ жүжигчний хувьд гэх юм бол хамгийн сүүлд Оскар дээр нэр дэвшижсэн тохиолдол нь болохоор 40 жилийн өмнөөс юм байлаа манайхаа. Вау, тэгээ бүхэл бүтэн 40 жилийн дараа дахиж нэр дэвшээд ингээд Оскарт яалжээ. За цаашлаад манайхаа Will Arnett болон Channing Tatum хоёр гарч ирээд Best Animated Film гэдэг одоо энэхүү category-г present хийсэн байгаа. За энэ нь болохоор дэ шилдэг хүүхэлдэйн кино. За тэрэн дээр болохоор K-pop Demon Hunters ялсан байгаа. Тэгээ энийг бол баг хүмүүс зүгээр аль үгээр мэдчихсэн байх гэж бодож K-pop Demon Hunters-ыг ялнаа гэд. За дараагаар нь Anna Wintour болон Anne Hathaway хоёр гарч ирээд Best Costume Design буюу шилдэг киноны костюм дизайн гэдэг энэхүү шагналыг гардуулсан байгаа. За тэгээ энэ дээр Frankenstein гэдэг кино ялсан байгаа. За тэгээд Anna Wintour, Anne Hathaway хоёр та нар одоо сонсонгод гарч байна. Anne Hathaway чинь Devil Wears Prada гэдэг тэрхүү одоо алдартай iconic кинонд тоглож исэн гол дүрийнхэн жүжигчин байгаа. За тэгээд Devil Wears Prada гэдэг киног үзчихсэн хүмүүс бол угаасаа мэдж байгаа юуны тухай гэдэг нь бол те яг нөгөө тэр гол дүрийнх нь одоо Anne Hathaway-гийн юу болж жүжиглдэг те одоо boss нь болж жүжиглдэг тэр fashion industry-гийн тэр нэг mean boss lady Meryl Streep-ийн тоглолтог дүрчин хинээс санаа авсан бэ хэнийг харуулдаг байгаа вэ гэхээр Anna Wintour. Тэ Anna Wintour-ыг харуулдаг штэ Vogue editor-in-chief байсан хүн. За тэгэнгүүт жинхэнэ тэ нөгөө тэр киноныхын дүрийнхэн жинхэнэ хувилбар нь буюу Anna Wintour болон Anne Hathaway тэр кинонд тоглодог жүжигчин хоёр ингээ гарч ирээд презент хийгээд бол хүмүүс бас ингээ айгүй сонирхолтойгоор хүлээж авсан байгаа. Гэхдээ энэ нь бол угаасаа ойлгомжтой яагаад вэ гэдэг нь. Яагаад вэ гэхээр Devil Wears Prada 2 хоёрдугаар анги нь гарах гэж байгаа манайха маш олон жилийн дараагаар ингээд reboot хийгдээд хоёрдугаар анги нь гарах гэж байгаа. Одоо энэ жил гарах гэж байгаа тун одоо юу marketing PR энэ хийгээд эхэлчихсэн байлээ. Трейлер энтрээ цацчихсан. Тэгээд би бол үнэнхээр амар тэсэн янда хүлээж байна. Devil Wears Prada угаасаа дургуун хүн гэж баг байхгүй байх гэж бодож байна. За тэгээд энэ хоёр гарч ирээд энэ хүн нэг шагналыг гардуулж байхдаа айгүй инээдтэй бас ингээд хөөрхөн жижигэн бит те скет хийдэг байгаа. Хин ингээд хэлж байгаа байхгүй юу? Anne Hathaway те. Oh, one could argue that one's wardrobe in real life is also key. Does it make one appear elegant and attractive on the most important night in Hollywood? When the most important people in fashion will be judging how one looks. Гэлтэж байгаа хэрэг тэр нь болохоор юу гэж нэг гэхээр те кинон дээр те киноны одоо костюм дизайн бол угаасаа чухал үнэн. Гэхдээ бас жинхэнэ амьдрал дээр ч гэсэндээ те хүний одоо ямар зүйл өмсөж байгаа гэдэг нь бол айгүй чухал штэ те. За тэгээд одоо чинь бодъё л да нэг хүн айгүй Холливуудын хамгийн чухал одоо ивент дээр одоо Оскар гэрээд ахгүй те. Холливуудын хамгийн чухал ивент дээр нэг хүн ямар хувцас өмссөн байгаа нь бол ингээд те тэр хүнийг одоо attractive хөөрхөн сайхан харагдуулдаг гэж одоо бодож болох уу гэд асууж байгаа хгүй. Өөрийгөө л яриад байгаа хгүй те. Би одоо те одоо энэ хүү Оскар шагнал дээр гоё харагдаж гинөө гэдэг утгаар нь яриад байгаа хгүй. Тэгсэн мэтлээ өөрийгөө болохоор ингээд third person perspective яриад байгаа хгүй юу. За тэгэнгүүтээ
тийм юм яриа өгөнгүүтээ хин лүү хараад заяа Anna лүү хараад тэнгүүтээ хоолон жоохон чичрэл Anna what do you think of my dress tonight гэлтэж аахгүй. Anna чи миний өмссөн плажийг өнөөдөр юу гэж бодож байна гэд асууж байгаа аахгүй. Тэгсэн чинь Anna went to her and the nominees are гэл. За тэгээ одоо нэр дэвшсэн хүмүүс нь энэ байна гэж шууд зүгээр нөгөө нэг хийх ёстой зүйлээ хийгээ явчихсан гэсэн үг. Нөгөө танилцуулах, category танилцуулах зүйлээ хийгээ явчихсан гэсэн үг. Тэр бол айгүй инээдтэй байсан. Угаасаа л те Anne Hathaway. Яг л нөгөө дүрэн тим штэ те. Meryl Streep энэ тоглодог дүр нь одоо Anna Wintour-ийн дүр гэсэн үг штэ те. Тэр дүр чи угаасаа л нэг те ингэсэн ингээл үл таамсруулсан байдаг штэ те. Яг л тийм маягаар те. And the nominees are гэл бүр асуултанд нь хариулахгүй тэгээ явцсан байгаа. Энэ бол айгүй бас сонирхолтой хэсэг байсан. Тэгээд энэ яг бид нь бас гадуур айгүйх viral болоо явж байгаа. За дараагаар нь нэлээд олон хүмүүс гарч ирээд нэгэн одоо category present хийсэн байгаа. Paul Mescal, Gwyneth Paltrow, Chase Infinity, Wagner Moura, Delroy Lindo гэдэг иймэрхүү олон хүмүүс гарч ирж байгаад нэг юу тэ present хийх гэж ямар ч олон хүн гарч ирдгийн best casting гэдэг энэ хүү category-г present хийсэн байгаа. Тэгээд энэ шагнал нь одоо энэ category нь болохоор тийм best casting буюу хамгийн шилдэг одоо дүрээ сонгосон, жүжигчдийгээ сонгосон гэдэг одоо ийм төрөл байгаа байхгүй юу? Яг кинонда яг таарсан сайн жүжигчдийг олж чадсан гэдэг л одоо ийм төрөл байгаа. Тэгээ энэ нь болохоор манайхаа энэ удаагийн Оскар дээр гарч байгаа анхны одоо төрөл байгаа. Энэ төрлийн одоо анхны тохиолдол гэсэн үг. Окей. За тэгээд энэхүү category-нд болохоор One Battle After Another гэдэг энэхүү кино шалгарсан байгаа. За нэрээ манайхаа би энэ One Battle After Another гэдэг киног яг Оскарын орой үзсэн байгаа. Тэгээд үнэхээр гой кино байсан манайхаа. Тэгээд та нар үзээгүй бол үзээрэй. Айгуу сонирхолтой кино байлаа. Одоо Leonardo DiCaprio, Valentina Taylor, Sean Penn энэ гэдэг иймэрхүү хүмүүс тоглосон кино. Тэгээд айгуу гой сонирхолтой кино байсан. За дараагаар нь Kumail Ali Nanjiani гэдэг нэг тийм энэтхэг жүжигчин байдаг шүү дээ. Тэр жүжигчин гарч ирээд Best Live Action Short Film гэдэг одоо энэ хүү төрлийг present хийсэн маа. Тэр нь болохоор шилдэг одоо live action богино хэмжээний кино гэдэг те энэ одоо төрлийг презент хийсэн. За тэгсэн чинь яасан гэж манайхаа хоёр кино тай хийцэн. Яг тэнцчихсэн гэсэн үг хоёулаа ялагч болчихсон. Тэр нь болохоор The Singers. За тэгээд Two People Exchanging Saliva гэдэг те хоёр хүн шүлсээ солилцож байна гэдэг нэртэй ийм сонин кино хоёр кино хоёулаа ялсан юм байна лээ. Тэгээд энэ дээр бас ингээд те хин энэ Kumail жоохон joke хийсэн байгаа. Хоёр ялагчтай гэдэг дээр өөрөө хэлчихсэн байхгүй юу? Ингээл анх гарч ирэл. Ер нь бол те бүх кинонууд те ийм бүрэн хэмжээний урт хэмжээний кино байхаа болох хэрэгтэй. Ер нь бүгдээрээ л сайхан товчлол богино хэмжээний кино болчих хэрэгтэй гэдэг нэг тиймэрхүү joke хэлчихсэн байхгүй. Тэгснэ энийг хэлэнгүүтээ яна хоёр ялагчтай юм гэснэ. Уул нь бол те богино хэмжээний кино учраас уул нь энэхүү одоо шагнал гардуулах ёслол нь айгу хурдан болоод өнгөрөх хэрэгтэй байсан чи харин ч эсэргээр хоёр ялагчтай болоод бүр урт болчихлоо гэдэг те what an irony энэ гэдэг нэг тим нийтдээ бас одоо joke-ийг хэлсэн байгаа. За тэгээд нэрээ хамгийн сүүл гэх юм бол Оскарын түнхэнд манайха 2012 онд яг ийм тай болж исэн байна лээ төрөл дээр. Яг ямар төрлийн мэдэхгүй байна. Ямарсан ингээд хоёр ялагчтай болж исэн байна лээ. За тэгээд энэ ер нь бол Оскарын төвхөд одоо 98 дахь удаага зохион байгуулагдаж байгаа шүү дээ тийм бижиж 6хан л удаа болж исэн тохиолдол юм байна лээ хоёр ялагчтай байх. За тэгээ энэ үеэр бас нэгэн инээдтэй зүйл болсон бас нэгэн viral болсон зүйл болсон. Тэр нь болохоор одоо энэ Two People Exchanging Saliva гэдэг киноны уран бүтээлчд тайзан дээр гарч ирээд бөөнөрөөл гарч ирж байгаа хгүй гарч ирээд ингээд юугаа шагналаа гардаж авахт нь харсан чинь хоёр cast members-д нь заяа хоёр жүжигчд нь нэг хоёр эмэгтэй байгаа юм. Юугаа улаан цай юу яагаад байгаа байхгүй. Улаан цай нөгөө нэг Оскарын шагналыг ингээд булаацалтаад байгаа байхгүй. Нэг нь барьжсэн чинь нэг нь гарч ирээд л ингээд татаадалтай тэнгууд нөгөөд нь буцаж татаадалтай нэг нийтдээ дүр байсан. Тэгээд хүмүүс тэрийг did you guys see that what was happening like in the back гэдэг та нар харсноо тэр арталт юу болж ирсэн нэг ямар нийтдээ байсан бэ гэдэг. Тэг хүмүүс энийг юутай ингээд харьцуулж байгаа. Bridesmaids гэдэг аюу нийтдээ кино байдаг шүү дээ. Инэдмийн кино байдаг. Тэр киноны хэсэг та нар санаж байгаа бол нөгөө нэг Maid of Honor яг нэг сүд бүсгийнхаа Maid of Honor болон
нэг шинээр гарч иж байгаа нэг найз хүүхэн те нөгөө нэг bridal shower дээр нь ч лөө эсвэл engagement party дээр нь ч лөө те ингээд үг яриа өгөх гээд үг хэлэх гээд тэгсэн чинь ингээд микрофоноо булаацалтаад байдаг штэ гарч ирэл ингээд өөрсөлдөөл микрофоноо булаацалтаад байдаг тэрнтэй амар харьцуулж байгаа. Тэгээ ер нь бол надад би ч гэсэндээ анх тэрийг яг тэр хэсгийг үзчих яг team vibe өгсөн. Айгу энэстэй. Тэгээ нэрээ санаас ихэд хэдүүлээ одоо удахгүй ярина. Bridesmaids кино гэж ярьсных. Bridesmaids киноны 15 жилийн ой болж байгаа юм байна лээ. Тэгээ Bridesmaids киноны reunion энэхүү Oscar дээр болсон байгаа. Бүх одоо нөгөө cast members-ууд нь хамтдаа хурж ирээд present хийсэн байгаа. За энэ үеэр бас болсон сонирхолтой зүйл юу гэхэд энэ одоо ялагчид те энэхүү two people exchanging saliva гэдэг энэхүү киноны уран бүтээлчид ингээ үгээ хэлж явах үед нь нөгөө нэг цаг нь дуусаад гэх юм уу те уул нь бол ингээд ялагчид чинь үгээ хэлэх нэг тэдэн минут байгаа шүү ингээд байдаг шүү те өгөгдчихсэн байдаг гэсэн чинь тэр нь л одоо ингээд яатсан юм бэ л да дууссан юм байна тэгсэн чинь шууд ингээд хаацсан заяа микрофоныг шууд ингээд хаагаад тэгээд нөгөө нэг камер нь шууд юу л очиж байгаа байхгүй юу Conan O'Brien лөө ингээд Conan O'Brien болохоор тайзныхаа хажууд ингээд хажууд талд нь ингээд зогсож байгаа байхгүй тэгсэн чинь Conan O'Brien лөө ингээд камер нь болсон чинь Conan O'Brien ерөөсөө цаашаа өргөлөө за одоо ингээд хэдүүлээ цаашаа ингээд цаашаа явахгүй зүгээр ингээд нөгөө тайзан дээр байгаа үг хэлжсэн хүмүүс рүү хараад ингээд зогсоод байгаа байхгүй юу тийм болохоор айгүй awkward тэгснэ тэгэнгүүт нь нөгөө нэг камера нь буцаад нөгөө нэг жүжигчд рүү чинь одоо фокуслаад тэгээд микрофон нь нээгдээд буцаж нээгдээд дахиад нөгөө хүмүүс ч одоо үргэлжлүүлээд яриагаа өгсөн гэсэн. Нэг тийм инээдтэй одоо interaction болсон. За тэгээд энэ үеэр энэхүү киноны Two People Exchanging Saliva гэдэг энэхүү short film-ны director тэ найруулагч залуу нь яриагаа өгж явах үедээ Timothy рүү бас ингээд нэг хандсан юм хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр we can change the society through art, through creativity, through theater and ballet. гэж хэлдэг заяа. Бид нэр бол те ингээд бүх одоо урлагийн формуудаар дамжуулаад ингээд нийгэмд өөрчлөлт хийж болно те урлагаар дамжуулж өөрчлөлт хийж болно одоо уран бүтээлч сэтгэлгээгээр дамжуулж өөрчлөлт хийж болно театр жүжигээр дамжуулж ингээд өөрчлөлт хийж болно түүнээс гадна балетээр дамжуулж өөрчлөлт хийж болно гэдэг угаасаа ойлгомжтой те Timothy Tlanded хэлж ингээд ойлгомжтой байсан. Яагаад тэгэхээр ballet гэж хэлэнгүүт шууд хүмүүс зэрэгтлийн хүмүүс гэл дуу муу гаргаад ингээд те явж байгаа нь инээж минийгээд явж байгаа нь бол харагдчихсан. Тэгээ өөрөө ч гэсэндээ энэ залуу ингээд тэрийг хэлчихэд гээ инээж байгаа нь бол харагддаг. За цаашлаад манайхан Kieran Culkin гарч ирээд нөгөө хиний дүү шүү дээ. Macaulay Culkin-ы дүү нөгөө нэг Home Alone киноны cousin Fuller-ын дүрд тоглодог залуу байгаа. Kieran Culkin гарч ирээд Best Supporting Actor гэдэг одоо энэ хүү шагналыг гартуулсан байгаа. Энэ нь болохоор тэ шилдэг, эрэгтэй, туслах дүрийн жүжигчин гэдэг. За энэ дээр хин ялсан бэ гэхээр Sean Penn One Battle After Another гэдэг энэ хүү киногоороо одоо ялсан байгаа. Тэгээд энэ үнэхээр deserving гэж бодож байна. Би л тэр киног үзэж байхдаа Sean Penn-ийг хараад wow. Үнэхээр мундаг жүжигсэн байна гэж бодсон. За тэгээ айгүй инстэ заяа. Sean Penn ирээгүй Oscar дээр ирээгүй окей. За тэгсэн чинь Kieran Culkin хэлж байгаа байхгүй. Oh yeah, I have to receive this award for in behalf of him because Sean Penn couldn't be here with us tonight or he didn't want to. гэж хэлсэн байгаа байхгүй. Би одоо тэ Sean Penn ингээд ирээгүй учраас би энэ шагналыг нь өөрөөх нь өмнөөс ингээд гадаж авах болж байна. Sean Penn ирж амжаагүй гэснээ өөрчлөнгүүтэй эсвэл ирэхийг хүсээгүй баха. Тэгээ угаасаа Sean Penn чи ер нь нэг жоохон тиймэрхүү attitudeтэй гэдгээр Hollywood-д мэддэн штэ. Sean Penn чи яагаад нэг Golden Globes үгээр амар ингээл тамхитатадсан хүн шүү дээ. Тэ санаж байгаа үедээ ингээл амар тамхитатадсан гэд. Тэгээд Sean Penn чи ер нь бол нэг жоохон тиймэрхүү яасан чи яах вэ гэсэн attitudeтэй хүн гэдгээр бол Hollywood-д одоо танигдсан байгаа. За цаашлаад манайхан Chris Evans, Robert Downey Jr. хоёр маань буюу Iron Man, тэ Captain America хоёр маань гарч ирээд Best Adapted Screenplay гэдэг энэ хүү шагналыг гардуулсан байна. За энэ нь болохоор те шилдэг одоо дэлгэцийн одоо зохиолоос ном зохиолоос дэлгэцийн уран бүтээл болсон зохиол гэдэг те энэ хүү шагналыг гардуулсан
За энэ дээр болохоор one battle after another дахиад ялсан байна. Энэ бол үнэхээр гоё кино байсан. Үнэхээр хэлээ шүү. За энэ хоёрын тухайд гэх юм бол манайхан Chris Evans, Robert Downey Jr. хоёрын тухайд гэх юм бол бас нэгэн хөөрхөн хэсэгхэн short clip ингээд viral болоо явсан. Ягаад тэгэхээр энэ хоёрыг тайзан дээр гарахынхаа өмнө тайзны ярд ингээд хоорондоо жоохон те хөөрхөн хүүхчиг юм шигтэй ингээд хоорондоо ингээд жоохон инээж мэнэгээл барал бүжлэмжлээд байгаа юм те ингээд жоохон mess around хийж байгаа нэг тийм хөөрхөн бичлэг байсан. Тэгээ тэр нь ингээд viral болсон байгаа. За тэгээд энэ хоёр бас нэгэн өөр одоо category present хийсэн байгаа. Тэр нь болохоор best original screenplay буюу шилдэг яг одоо анхны тэгээ яг кинонд зориулсан одоо энэ зохиол гэдэг. Тэгээ энэ хүү шагналыг гардуулсан. Энэ нь болохоор Sinners кинонд очсон байгаа. За цаашлаад Sigourney Weaver болон Pedro Pascal хоёр гарч ирээд best production design гэдэг энэ хүү category-г present хийсэн байгаа. Нэр Pedro Pascal гэснээс манайхан Pedro Pascal mustache авчихсан байлээ. Хусаадгсан. Тэгсэн чинь хүмүүс тэгээ яах гэж авч байгаа юм бэ? Бараг ингээд хүмүүсийн Pedro Pascal чинь нэг хэсэгт бүр амар тэ хүмүүсийн 2 3 жилийн туршидтай хэвээр охтуудын хэвээр зүрхийг нь боловлуулаад талтайс. Oh my god тэ охтуудын эмэгтэйчүүдийн тэ хүсэмжид залуу малуу гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь гигүнтхээ ингээд сахлаа авсан чинь хүмүүс энэ Pedro Pascal чинь өөрөө тийм гоё сайхан халуунтай биш үү, зүгээр тэр mustache тэгж харагдуулдаг гэсэн юм шүү. Хэрэггүй авчээ гэдэг бахан хүмүүс тийм яриад байгаа. За тэгээд бас нөгөө Pedro Pascal-ын нэр хүнд нь жоохон одоо нэр хүнд гэхгүй маа зүгээр нөгөө нэг амар тийм те хүсэмжид эрэхтэй гэдэг нь одоо жоохон багасж байгаа юм байна лээ. Яагаад вэ гэхээр саяхан Pedro Pascal одоо гей гэдэг нь бол илчлэгдсэн шүү дээ те. Ер нь ингээд баг confirm хийгдчихсэн байгаа. Тийм болохоор одоо нөгөө эмгтээчүүд чинь угаасаа те бидний лигийнх биш юм байна. Өөр лигийнх юм байна гэдэг одоо жоохон тэр юугаа одоо хүсэмжит гээд байгаа. Тэгээ тэрхүү зүйл нь одоо арилж байгаа юм шиг байлээ. За тэгээд энэ хүү best production design гэдэг category-нд болохоор Frankenstein кино ялсан байна лээ. За тэгээд энэ Sigourney Weaver, Pedro Pascal хоёр бас ингээд энэ нэг category танилцуулж байхдаа хөөрхөн бас ингээд жижигхэн joke хэлээд бет хийж байгаа байхгүй. Тэгээ тэр үед айгүй инээдтэй заяа ингээд хин Sigourney Weaver юм ярьжсэн чинь ингээд камера нь тэ хинлүү хандж байгаа хгүй зэрэлтэй сууж байгаа Kate Hudson лөө ингээд харуулсан чи Kate Hudson-ы хажууд хөөрхөн Baby Yoda байж байгаа хгүй. Baby Yoda ингээд суугаад ингээд байжсэн. Тэгэл нөгөө Kate Hudson нөгөө Baby Yoda тэ чинь хөөрхөн тоглож моглоод л заяа. Тэгсэн чи айгүй инээдтэй хин Sigourney Weaver тэрийг харчингуудаа get away from him you bitch гэл амар хэлдэг заяа. Тэ Baby Yoda-гаас холдооч муу өлөгч минь гэл амар хэлж байгаа нь харагддаг. За түрүү хэлсэнчлэн манайхаа нөгөө нэг Bridesmaids гэдэг киноны маань 15 жилийн ой болж байгаа учраас reunion болоод яг тэр кинонд тоглосон гол дүрийн эмэгтэй жүжигч маань гарч ирээд юу ясан Best Original Score гэдэг одоо энэ хүү category present хийсэн байгаа. За энэ нь болохоор киноны шилдэг одоо original дуу тэ зохиол хөгжим гэдэг те энэ хүү category present хийсэн. Энэ дээр болохоор дахиад Sinners кино ялсан байна. За цаашлаад Bill Pullman болон Louis Pullman хоёр гарч ирээд Best Film Editing буюу шилдэг киноны монтаж гэдэг category танилцуулсан. Энэ дээр дахиад One Battle After Another кино шалгарсан байна. За түүнээс гадна Demi Moore гарч ирээд Best Cinematography гэдэг энэ хүү category present хийсэн байна. Энэ дээр дахиад Sinner кино ялсан байна. Та нар ер нь ингэж харж байгаа бах те. Бараг л бүх category дээр те нэг бол Sinners, нэг бол One Battle After Another ялаад байгаа гэдгийг те. Тэгэд One Battle After Another болохоор нийтдээ 6 ялтыг одоо авч чадсан юм байна лээ. Энэ хүү Oscar дээр харин Sinners-ийн хувьд болохоор 4 ялтыг авсан юм байна лээ. За цаашлаад манайхаа Priyanka Chopra болон Javier Bardem нар гарч ирээд Best International Film гэдэг энэ хүү category present хийсэн шилдэг олон улсын тийм кино гэдэг. За энэ дээр нөгөө түрүү opening monologue-ийн үеэр ярьжсэн Sentimental Values гэдэг тэр нөгөө Норвегийн кино ялсан байна. За тэгээд энэ хоёр Priyanka Chopra, Javier хоёр ингээд ярьж ах present хийж ах үед Javier бас нэгэн тийм юмыг хэлсэн. Бас нэг тийм activism талаарх юм заяа одоо юм хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр No to War and Free Palestine гэдэг зүйлийг хэлсэн. За тэгэд Javier Bardem ч угаасаа ингээд айгүй тиймэрхүү зүйлүүд дээр ингээд дуулаагаад айгүй хөргөө явдаг шүү дээ. Ялангуяа Free Palestine хөтөлбөрөнд айгүй дуу хоолойгоо одоо хүргэдэг. Тийм учраас ингээд
бүгдээрээ дайнд өгөө гэж хэлцгээе. Тэгээд Палестин улсыг чөлөөл гэдэг те ийм зүйлийг хэлсэн байгаа. За энэ дээр бас хүмүүс айгүй юм ярьж байгаа. Юу гэж вэ гэхээр Priyanka айгүй awkward харагдаж байна. Яг энэ зүйлийг Javier хэлэх үед ингээд Priyanka яг жоохон юу хийх мэдэхгүй те ингээд жоохон awkward байгаа нь харагдаж байна гэдэг зүйлийг бас ингээд яриад байгаа. Миний хувьд бол нэг тэгж харагдаагүй. Зүгээр л байгаа нь харагдажсэн. Зүгээр толгоо тохиолн л гэж байгаа нь харагдажсэн. Тэгээд нэг тийм awkward царай гаргаад байгаа зүйл бол ажиглагдаагүй. За манайхаа дараагаар нь Lionel Richie гарч ирээд Best Original Song буюу одоо киноны шилдэг дуу гэдэг одоо энэхүү шагналыг гардуулсан. Энэ дээр болохоор угаасаа ойлгомжтой. K-pop Demon Hunters-ийн нөгөө Golden ялсан байгаа. За тэгсэн чинь айгу одоо өрөвдөлтэй гэх юм уу те. Diane Warren гэдэг одоо энэхүү одоо хөгжмийн зохиолчтой нэмэхтэй 17 удаа те 17 удаа бүр дараалаад Оскарт нэр дэвшсэн байхгүй 17 удаа манайхаа. Тэгээ 17 удаа нэр дэвшсэн боловч 17 луудланд нь юу ялагдсан. Тэгээд хүмүүс бүр өрөвдөж байгаа. Яанда Diane Warren минь те ингээл нэр дэвшээд л байдаг. Тэгээд ерөөсөө 17 удаа ялагддаг гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг те. Бүр амар өрөвдөж байгаа. Тэгсэн чинь айгүй энэтэй зав. Ингээд улаавсны ясал дээр юу болохоос өмнө те энэ хүү Оскар шоунд болохоос өмнө ингээд асууж сахгүй хөтлөгч те Diane Warren асууж байгаа. Та ингээд хэнийг ингээд дэмжиж байна те хэнийг ингээд ялчаасаа гэж хүсэж байна гэсэн чинь ми гэсэн өөрийгөө ялчаасаа гэж хүсэж байна гэдэг энэтэй юм хэлсэн. Тэгээ энэ тухай хүмүүс бас агиох ярьж байгаа. Яаж явахлаар 17 удаа дарааллаж ялагддаг байна гэд те. За тэгээд энэ K-pop Demon Hunters-ийн одоо Golden-ы artist-ууд гарч ирээд бүгдээрээ ингээд яриагаа өгж явах үед бас нэгэн юм болсон. Тэрний юу вэ гэхээр дахиад л те нэлийн хүмүүс гарч ирээд ингээ яриагаа өгж байгаад тэгсэн чинь ихэнх нь ингээл яг угсаа ойлгомжтой Аз хүмүүс нэг Korean хүмүүс байгаа байхгүй. Тэгэд яг нэг залуу ингээл яриагаа өгөх гээд л эхлүүлэх гээд байжсан байхгүй. Тэгсэн чинь гэл яг эхлээл явжсэн чинь шууд микрофоныг нь хаачихсан. Микрофоныг нь хаалаа амар чанга хөгжим гэгүнтэн дуурайд эхлэлээ. Гэрлийг нь хүртэл ингээ хаачихсан заяа. Тэг хүмүүс бол энэ дээр амар уралж байгаа гадуур амар rude те за ойлгож юм те ингээд цаг нартай байх хэрэгтэй энэ төргээ ойлгож юм. Гэтэ бүр арай л дэндүү rude байла. Тэгээ та нар бодолтой өмнө нөгөө нэг sentiment юу лээ ямар кино байла миний түрүү ярьжсэн бас нэг жүжигчд ингээ ярьжсэн чи яриаг нь тасалсан гэж тэгсэн штэ. Тэгсэн мөртлөө буцаж нөгөө нэг King Conan O'Brien чинь үргэлжлүүлэхгүй байсан болохоор буцаад нөгөө нэг яриаг нь дуусгуулсан гэж ярьжсэн штэ. Тэгсэн тэгж дуусгуулсан мөртлөө энэ K-pop Demon Hunters-ийн одоо энэ хүмүүсийг болохоор ингээд яриаг нь дуусгахгүй бүр ингээд шууд тасалж хаяж маяад гэрэл мэдлийг нь аваад арай л дэндүү доромжилж байна те. Үнэхээр тийм цаг нартай одоо цаг хугацаанд тавчуу байдгийн юм бол те энэ хүү шоуны тийм хачин хүнд хэрэгтэй хэрэггүй сонин joke мөгтэй юм онгоо ярьжснаас тэр онгоонуудаа багасгаад хүмүүсэд ялагчдыгаа ингээд одоо speech-ийг нь өгөхөд нь илүү цаг зарцуулаач гэд тийм юмыг хүмүүс айгүйх ярьж байгаа. За үүнээс гадна хүмүүс бол энийг racismтэй холбоод явчихсан. За энэ бол яаж ч утсан ингээд racism байна те. Тэр өмнөх хүмүүсийг болохоор цагаан уран бүтээлчдээсэн болохоор яриаг нь дуусгуулад ингээд байсан мөртлөө Аз хүмүүс гарч ирээд те Korean хүмүүс гарч ирээд ингээд яриа өгсөн чинь шууд тасалж масч хаяад ярил дэндүү ингээд те дээрлэхгүй юм а гэж ярьсан. Тэгэд бас нэгэн хүмүүс ярьж байгаа нь яг тэр яриа өгж эхлэх гэж байгаа хүн нь болохоор залуу нь болохоор угаасаа ойлгомжтой байсан ингээд өөрөө ингээд юм барьчихсан. Тэгээ ер нь ярианыхаа акцентнаас нь харахад бол юун те англи хэл нь тийм сайн биш те тийм эрэхтэй байгаа байхгүй. Тийм учраас ингээд хүмүүс бодож байгаа байхгүй. Энэ залуу ингээд те өөрийнх нь төрөлх хэл нь англи биш. Тэгээд өөрөө сайн англи хэлгүй болохоор ингээд яалчиж магадгүй гэл тэр яриагаа спичээ бэлдээд ямар их давцсан болоо. Тэ амар давтаад ингээд өөрөө ингээд зориг гаргаал ингээд унших гэсэн чинь хаагаа ийцэн. Тэгээд тэр хүнийг бол бүр улам эвгүй байдалд оруулж ин арай л дэндүү юм а гэдэг зүйлийг хүмүүс айгүй их ярьж байгаа. За гэхдээ яг хөө эдгээр яриагаа яг шоуны дараагаар нэг press room тэ хэвлэл мэдээлэл өрөө гэж одоо backstage байдгийн мэн лээ. Тэгээд тэрэнд тэр өрөөндөө ороод ингээд хэвлэл мэдээллийнхний өмнө одоо спичээ дуусгах боломжоо олцсон гэсэн. Тэгээд тэрэн дээр ингээд ярьж исэн. Бид нар ингээд тэ уул нь бол тайзан дээр хэлэх гэсэн. Тэгсэн чинь бид нар ингээд тасалчихсан. Тэгэхээр одоо ингээд энд дуусгая гэд хэлж байгаа нь бол харагдчихсан. За цаашлаад манайхаа Zendaya болон Robert Pattinson хоёр гарч ирээд нэр энэ хоёрын шинэ кино гарах гэж байгаа тий. Та нар харсан уу? Айгүйх ингээд бас хайп аваад байгаа.
трейлер энэ айгүй хүмүүс таалагдсан юм шиг үлээ. За тэгээ энэ хоёр Best Director буюу шилдэг найруулагч гэдэг шагналыг гардуулсан. За тэгээ энэ болохоор One Battle After Another гэдэг киноны найруулагч болох Paul Thomas Anderson гардаж авсан байгаа. За цаашлаад манайхан Adrien Brody гарч ирээ шилдэг эрэгтэй жүжигчин, гол дүрэн шилдэг эрэгтэй жүжигчин гэдэг одоо энэ хүү шагналыг гардуулсан. Тэгэд ягаад Adrien Brody гарч ирээд энэ хүү шагналыг гардуулж байгаа нь бол ойлгомжтой байгаа хэ. Өмнөх буюу 2025 оны Oscar-ын шагналын одоо Oscar-с шилдэг эрэгтэй гол дүрэн жүжигчин гэдэг шагналыг Adrien Brody авсан шүү дээ, тийм учраас ингээд энэ жилийнхээ ингээд презент хийгээд гардуулж байгаа гэсэн үг юм. За тэгээ хин ялсан бэ гэхээр Michael B. Jordan ялсан байгаа. Sinners киноны Michael B. Jordan ялсан. За тэгээд энэ дээр бол тэг хүмүүс амар ингээ хүлээгээс уужсан. Mary Supreme ялах болоо, Timothée Chalamet ялах болоо гэсэн бүр ингээл хүмүүс амар дэлгэцэндээ ордог хүлээгээс уужсан. Гэтэ угаасаа ялаагүй. Тэгээ энэ дээр болохоор тэг өөстө хогчин өстө Timothy дэстэ өөр урлагийн салбарын ингээд муулахаар ингэдгийн хогчин гэсэн тэгэл түрүүнд хэлсэнчлэн дахиад хэлэхэд те ерөөсө тэрнтэй холбоотой биш ээ угаасаа те нөгөө нэг санал өгдөг хүмүүс нь boarding одоо voting members-ууд нь аль үжинэ Michael B. Jordan-д өгнө гэд саналаа явуулчихсан байсан. Тэрний дараагаар нь энэхүү зүйл нь viral болсон гэдгийг бол ингэж сануулж хэлье. За Adrien Brody одоо энэхүү шагналыг гардуулж өгж явахдаа одоо танилцуулах гад гарч ирэхдээ бас өөрийнхөө тухай ярьж одоо бас жоохон тийм жокнууд хэлсэн байгаа. Ягаад вэ гэхээр та нар хэрэг санаж байгаа бол өнгөрсөн жилийн Oscar-ын тухай хийсэн бичлэгийг маань үзчихсэн бол мэдж байгаа. Adrien Brody яг шагналаа авах гад гарч ирж байхдаа аманда бохтой гэдгийг санаад тайз руу алхаж явах үедээ гиг үнтгийн эргэнгүүтээ бохио аваад ихнэрлүүгөө шидсэн шүү дээ. Тэрийг одоо бодохоор инээдэр санаж байгаа үстэй ихнэрлүүгөө шидсэн гэсэн чинь ихнэр нь барьж авч маавал тэр бохимохыг нь ёо. Тэгээ тэрийгээ ингээд жоохон угаасаа гадар амар viral болоод хил ам болсон учраас тэрэн дээрээ жоохон одоо joke хийгээд ингээд тайзан дээр гарч ирэл ярьж байхдаа оо яна би бохтойгоо штэ гэл ингээд бохоо ингэж барьж харуулж маруулаад заяа нэг тийм жижигхэн хэсэг явдаг. За түүнээс гадна нэг Adrien Brody-гийн өнгөрсөн жилийнхэн speech бүр мөр удаан байсан, урт байсан гэж бас би ярьжсэн шүү дээ, те. Хүмүүс бүр ингээд сүултээ уйдсан гэд. Тэгээ тэр тухайга бас ингээд жоохон одоо юу тэрэн дээрээ жоохон тийм joke хэлсэн байлээ. Өөрийнхөө speech нь дэндүү урт байсан тухай. За дараагаар нь Maki Maras нь гарч ирээд Best Actress in a Leading Role буюу шилдэг эмэгтэй гол дүрэн жүжигчин гэдэг шагналыг гардуулсан. Дахиад Maki Maras нь өнгөрсөн жилийн хүү шагналыг хүртэж авсан учраас одоо ингэж гардуулж өгж байгаа. За энэ дээр болохоор Hamnet киноны Jessie Buckley ялсан байгаа. Нэрээ та нар Hamnet-ыг үзсэн үү? Манай найз үзсэн, айгүй гоё кино болсон гэж хэлсэн. Гэхдээ ер нь жоохон тийм хүн дэвтэртэй heavy кино байсан гэж хэлсэн. Гэхдээ ер нь бол айгүй гоё кино гэдээ хүмүүс яриад байгаа. Тэгээд хэрэг та нар үзсэн бол доор бичээрэй. За дараагаар нь Nicole Kidman болон McGregor хоёр гарч ирээд Best Picture буюу шилдэг одоо зураг дүрслэлтэй одоо ер нь шилдэг кино гэдэг одоо юу байгаа шүү дээ, category байгаа. За тэгээ энэ дээр болохоор One Battle After Another ялсан байгаа. За ялагчдын хувьд гэх юм бол ийм байна манайхаа эдгээр хүмүүс энэхүү том шагналуудыг хүртэж авчээ. За одоо хэдүүлээ яг төгсгөлийг нь яриадахыг тэгчгээд хэдүүлээ яг энэ Oscar-ын үеэр болсон жоохон драмануудыг тэг хил амнуудыг яриад тэгээд ер нь өндөрлөх юм байгаа юм. Яг шоу хэрхэн төгссөн бэ гэхлээр манайхаа бас нэгэн скетээр төгссөн байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг One Battle After Another гэдэг киноны Sean Penn дүр яг киноны төгсгөлд үхдэг хэсэг байхгүй айгу зэн үсэг. Тэгээд би танарт spoil хиймээргүй байна ямар ч гэсэн. Гэхдээ та нар өөрснөө үзээрэй заяа. Тэгээд яг тэр киноны тэрхүү үхдэг хэсгийг ингээ recreate хийсэн байхгүй. Гэхдээ Conan O'Brien тоглож байгаа. Яг Conan O'Brien нэг өрөөлөө ороод те сууж байгаа байхгүй, офис өрөөлөө ороод. Тэгсэн чинь яг тэр ширээн дээр нь Host for Life гэд бичсэн байдаг байхгүй. Oscar-ын одоо шагнал гардуулах ёслолын хостор нь амьдралынхаа туршид ажиллах болно гэчихсэн те бүр ингээд хязгаарч тогсохгүй ингээд ажиллах болно гэчихсэн нэг тийм одоо title нэрийн хуудас байгаа байхгүй. Тэрийг ингээ харуулж байгаа юм. Тэгээ тэрэн дээр нь Conan O'Brien гэж биччихсэн. За тэгээд яг ингээл Conan O'Brien дэшегээ хараад ингээл хөвтөл нүдэ энтсэн байжсэн чи гэгүнтг нэг айгу тийм хүн алдаг тийм утаа офис руу орж ирээд тэгээд ингээд өгчөж байгаа байхгүй. Тэгээ өгснийхэн дараа ингээ хүмүүс орж ирээд цогцыг нь аваад гараа явж байгаа нь харагддаг. За тэгээд тэр нэрнийх нь хуудсан штэ те. Тэрийг ингээ өөрчилж байгаа байхгүй. Өөрчлөөд өөр хүний нэрийг хийсэн Host for Life гэснээр хиний нэр байсан бэ гэхээр Mr. Beast. YouTuber Mr. Beast-ийг одоо Oscar-ийн
шагналыг хостор нь хөтлөгчөөр нь ингээд ажиллах болно гэсэн зүйлийг одоо бараг л announcement хийж байгаа юм шиг зарлж байгаа юм шигээр те тэгэж харуулад тэгээд Оскар дууссан байгаа. За энэ дэр бол хүмүүс өстө боо юм болсон манайха. Oh my god. Яах лэр одоо Mr Beast байдгийн би арай худлаа хэлгүүдээ тоглож байгаа хэлгүүдээ өстө үнэн байх юм бол би өстө үхнээ өстө үнэн байх юм бол би хизээж Оскар дахиж үзэхгүй Mr Beast лаа биш шүү гэж өстө боо юм болсон заа юм манайха. Гэхдээ хүмүүс одоогор мэдгүй байгаа л да. Яг тоглосон болов, тоглоом хийсэн болов эсвэл яг үнэнгээсээ зарласан болов гэд те. Энэ тоглоом байх магадлалтай. Яагаад вэ гэхээр манайхан Оскар гэр хин хост хийж ингэж анх одоо телевизээр гаргаж маргадаг вэ гэхээр ямар телевиз вэ гэхээр ABC телевиз манайха. ABC телевизийн албан ёсны эрхтэйгээр одоо ингэж стрим хийж гаргадаг байгаа хост хийдэг. За тэгсэн чинь одоо ийм яриа байгаа юм байна л хилцээр явагдаж байгаа. Одоогор явал яг батлагдсан юм байхгүй байгаа энэ бол ингэ negotiation явагдаж байгаа юм байна лээ. ABC-гийнхэн хост хийж стрим хийхээ болно. YouTube эрхийг нь аваад YouTube host хийгээд YouTube ингэж өөрсдөө платформ дээр шууд дамжуулдаг болно гэдэг ийм яриа negotiation явагдаж байгаа юм байна. За тэгэнгүүт энэ дээр тоглолт хийсэн юм уу мэдэхгүй. Тоглолт хийгээд худлаагаас joke хийсэн юм. Яа тэгэхээр Mr Beast чинь бол хамгийн их followersтай, юу хамгийн их subscribersтай ийм том YouTuber байгаа болохоор те YouTube руу очиж байгаа гэдгийг нь одоо тэрэн дээр нь тоглолт хийж юм joke хийсэн байх магадлалтай. Тэгээд угаасаа энэ тал дээр YouTube дээр очиж магадгүй гэдэг дээр бас нэгэн тийм инээдтэй joke-ийг юуныхаа үеэр яг энэ шоуныхаа үеэр Conan O'Brien бас нэг skit хийсэн байхгүй. Тэрний үе гэхээр Conan O'Brien яг тэр тухай ярьжсэн. YouTube ингээд те Oscar-ыг стрим хийдэг болж магадгүй. Тэгээд гэтээ яг ямар YouTube одоо тэгэж одоо live stream хийдэг болохоор яг Oscar ямар болохыг би сайн мэдэхгүй байна гэж ингээд яриа явж явах үед нь гиг үнтхэн айд гараад ирдэг заяа. Угаасаа тэгдэж штэ YouTube дээр бол тэ ингээд айднууд гарч ирдэг штэ юм үзэж ахталхыг үнхээр айд гараад ирдэг. Тэгэнгүүт тэгж байгаа байхгүй Conan O'Brien ингээд юм ярьжсэн чи гиг үнхэн тасраал айд гараад ирсэн заяа. Айгүй нэртэй. Тэгэл айд нь явж байгаад угаасаа яадаг үл YouTube чинь зар шурлахаа явж байхдаа доор нь skip ad гэ гараад ирдэг штэ тий. Тэр skip ad энэ төр гэдэг нь хүртэл гараад ирж байхгүй. Одоо энэ хүү зар сурчлагыг дуусгахгүй ингээд алгасах гэдэг тий. Тэгээ skip ad-ыг нь дарсан чинь дахиад л ингээд Conan O'Brien яриад эхэлж байгаа байхгүй. Тэгээ дахиад л ингээд юм ярьжсэн чинь дахиад л skip ad гараад ирсэн. Тэгээ ийм айгүй инээдтэй маягаар ингээд joke хийсэн байгаа. Тэгээд угаасаа хүмүүс бас энэ дээр гахаж байгаа нэрэл тийм шүү тий. Ингээд яг ингээд юу үзчихсэн чинь тий. Oscar үзчихсэн чинь нэг реклам гараад ирдэг тий. Тэгэхээр одоо яах юм болоо энэ гэж хүмүүс бодож байгаа. Тэрэн дээр тийм joke хэлсэн байна лээ. Тэгэхээр юуныхаа үеэр яг шоуныхаа үеэр Oscar-ийн үеэр ийм YouTube-д хандаж ийм инээдтэй joke хийсэн болохоор нь тэрийг үргэлжлүүлээд тэг ингээд Oscar-ийн яг төгсгөл дээр нь Mr Beast гэх худлагаасаа тэрийг үргэлжлүүлээд ийм joke хэлж байгаа байж магадгүй гэж хүмүүс үзэж байгаа. Би бас тэгж бодож байна. Арайч Mr Beast-ийг host хийлгүүлэхгүй байхаа. Mr Beast бол үнэхээр мундаг YouTuber, мундаг content creator, мундаг хүн үү, мундаг businessman үү? Yes. Гэхдээ яг ингээд те ийм том Hollywood-ийн үйлчлэгийг аваад явах хэмжээний тийм presenter comedian хүмүүс no. Тэгэхээр би бол тэрийг бол худлаа гэж бодож байна. Зүгээр л joke байсан байх гэж бодож байна. За манайхаа одоо ингээд хэдүүлэнгийнх нь хүсэн хүлээж исэн драмануудыг ярих гэж байна. За Oscar-ийн үеэр болсон хит лам драма зүйлүүдийн тухай ярих гэж байна. За эхнийх болохоор манайхан Timothy болон Kylie хоёрын тухай байгаа. Түрүүн хэлсэнчлэн Timothy хайрт Kylie Jenner-тайгаа ирсэн байгаа. Гэтэ Kylie болохоор улаан авсны ялтар ирээгүй. Timothy ганцаараа нөгөө нэг уран бүтээлчдтэйгээ киноныхоо уран бүтээлчдтэйгээ улаан авсан дээр алхсан. За тэгээд дотгошоо ороход бол Kylie ирчихсэн байсан. За тэгээд Kylie яг нэг хэсэг байгаа байхгүй. Яг нэг хэсэг клип viral болоо явчихсан. Тэр нь болохоор ингээл яг шоу эхлэхээс өмнө байгаа байхгүй. Ингээл бүх хүмүүс ингээд суудл модал дээрээ суучсан ингээл hangout энэ төр хийгээ байжсэн чинь Timothy яг хин суучсан байгаа. Kylie суучсан. Тэгээ артталт нь болохоор Elle Fanning байсан. Тэгээ энэ хоёр юм яриад байжсэн чинь Timothy зогсчихсан байсан чинь Timothy-гийн эх чинь хүрээд ирж байгаа байхгүй. Timothy чинь нэг эгчтэй штэ дээрээ. Timothy-гийн эх чинь хурж ирээд ингээл Timothy-тэй юм ярьжсанаа хинлөө Kylie лөө ингээл хандж байгаа байхгүй. Тэгсэн чинь Kylie яг эгчийг нь харж хаал oh my god so you look great гэж байгаа юм шиг байхгүй. Ингээл гэл амар тийм сэтгэл хөдлөлтөнд чи амар гоё харагдаж байна гэж хэлж байгаа юм шиг байгаа. Тиймэрхүү юм хэлж байгаа нь бол харагддаг. Тэгээд хин эгч нь болохоор ингээд thank you гэж байгаа юм шиг байна. Тэгээд нэг тиймэрхүү interaction авахгүй. Тэгээд тэр хоёрын Kylie болон Timothy-гийн эгч хоёр нь хэрхэн хоорондоо харьцаж байгаа нь айгүй тийм short
богинохон interaction тэгэл болоод тэгснээр нөгөө Timothy чи ихчтэйгээ ингээл зураг авахлаа ингээл явж байгаа хгүй нөгөө Kylie болохоор цаашаа Elle Fanning-тэй ингээл юм яриа явцсан. Тэгээд хүмүүс энийг харж хаад болохоор анх юу гэж бодож ирсэн бэ гэхээр Timothy анх удаага Kylie-д ихчээгээ танилцуулаад байгаа юм бах та гэж бодсон. Тэгээ хүмүүс арайчтай 3 жил үе ихчгээд одоо л ихчтэй танилцж байгаа гэж үү гэд бүр айгүй сонин хүмүүс тэгэж бодож байгаа хгүй. Гэтэ бол тэр бол үгүй. Ягаад вэ гэхээр Kylie чинь 2 жилийн өмнө лөө Scaparella-гийн шоун дээр алхаж ирсэн штэ. Fashion шоун дээр ингээ алхаад бүр ингээд те гүнж шиг юм плаж өмсөд алхаж ирснийг би танарт хэлж ирсэн штэ. Тэр шоуны арт гэхэд одоо их чинь Timothy-гийн их чинь яг ингээд Kylie-г ингээ бүр тэрч мөрөөд Kylie-д баяр хүргэж байгаа нь бол харагдчихсан. Тийм бичлэг байдаг. Тэгэхээр угаасаа энэ хоёр анх удаага уулзж явах бол боломж байхгүй. Энэ хоёр бол аль үшээ би бинийг мэддэг. Гэхдээ бас өөр хүмүүс юу яриад байгаа нь гэхээр те за яг энэ хоёр угаасаа би бинийг өөрт нь мэддэг гэдэг танилцж ирсэн байна. Гэхдээ энэ хоёр би биэндээ дургүй юм шиг байна. Kylie-гийн тэр те oh my god look great гэж амар fake харагдаж байна. Яг нөгөө нэг Mean Girls киноны нөгөө нэг дөрөвдөг штэ те хин гэдэглээ Regina George чинь ингээл дургүй хүмүүс төр очингуудаа oh my god I love your skirt гэл тэгээд идэг штэ те дургүй мөртлөө те оо юу чи ямар гоё юм бэ гэл тэгээд яваад өнгөт нь that was the ugliest fucking skirt I've ever seen гэж мэгэл идэг штэ те амар балер тэнийг юу бүг байлаа энэ гэл доромжлоодаг team vibe өгөөд байна тэр ингэж you look great гэж байгаа айгуу тийм fake харагдаад байна гэдэг зүйлийг хүмүүс айгуу ярьж байгаа тэгээд бусад хүмүүс ч гэсэндээ те их чин ч гэсэндээ Kylie дугаас дургүй юм шиг харагдаж байна. Нэг амар ойр татан байхгүй хаа thank you гэж өнгөрч байгаа нь харагдаж байна. Гэт тим юм аягүй хүмүүс ярьж байгаа. Гэхдээ яг үнэндээ хэдүүлээ мэдэхгүй шүү дээ. Үнэхээр энэ хоёр бие биендээ дуртай юм уу дургүй юм уу? How would we know, right? За Kylie өөрийнхөө Oscar-ийн look-ийг тэгээ яг Oscar-ын шагнал болохоос өмнө юун дээрээ өөрийнхөө TikTok дээрээ ингэж юу яасан байгаа TikTok-оор ингэж харуулсан байгаа. Өөрийнхөө look-ийг launch хийсэн байгаа. За тэгээ тэрэн дээрээ болохоор ингэж ийм дуу ашигласан байхгүй юу? Нөгөө sexy ready he wanna hang with a bad bitch гэлээ hang with a bad bitch. Одоо тэгээ тэр эрэхтэй бол ингэж тэ ийм муу охтуудтай, муу өдөгчөнгүүдтэй байх дуртай гэсэн тэ нэг тийм дууг ашиглчихсан байсан. Тэгээл ингээл хүмүүс хэлж байгаа байхгүй юу? Өстө Timothy сайн залуу. Тэгээд одоо ингээ өөрийгөө муу тэ bad bitch гэж хэлээд байгаа юм байна гэл хүмүүс баха ярьсан. Тэг хүмүүс бол хэнийг бол тэ Kylie-г ер нь Oscar дээр харчаад she's just happy to be there гэдэг жаахгүй юу. Kylie чинь зүгээр л Oscar дээр очсон гэдэгтэй л амар баяртай байгаа юм шиг харагдаж байна те. Найз залуугаа ингээд дэмжиж Oscar дээр өргөцсөн гэдэгтэй л амар баяртай байгаа юм шиг харагдаж байна те. Ерөөсөө янз бүрийн тийм драманд оролцохгүй зүгээр л she's just happy to be there гэд тийм юм айгүй хүмүүс ярьж байгаа. За тэгээд Kylie-гийн хувцалтан дээр гэхээр хүмүүс айгүйх ярьсан байхгүй юу. Айгуу гоё өнгийн улаан өнгийн тийм би ярьсан үнэхээр хаттай тийм даашин зэг өмсөн байсан. Гэхдээ хүмүүс Kylie ер нь ингээ хараад ахаар дандаа л яг нэг стайлны яг л нэг төрлийн плажиг өөр ингээд өнгөөр өмсөх юм аа. Яг янз бүрийн тийм өөр хэлбэрийн өөр даашинцнуудыг өөр тийм аутфитэнд өмснө гэж ерөөсөй байхгүй маа гэж ярьсан. Тэрэн дээр бол би санал нийлнэ. Ер нь ингээ сүүлийн хідэн award show энтрийн плажуудыг хараад ахад ер нь л яг л нэгэн төрлийн нэг тийм би амар биеийг барьсан те tight dress-нуудыг өмсдөг ер нь адилхан хэлбэрийн. Тэгэд энийг хараадсан чинь бүр үнэхээр адилхан төрлийн ч биш те адилхан хэлбэр мэлбэртэй ч биш бүр яг өмнө нь өмсөжсэн даашин зыгаа өөр өнгийг нь өмссөн юм байна л манайха энэ нь болохоор Scaparella-гийн dress байгаа байхгүй юу. Тэгээ улаан өнгийн одоо тэр dress-ыг энэ удаа өмсөн маа. Гэхдээ 2023 онд өөр өнгөтэй яг тэр Scaparella-гийн dress-а өмсөжсэн юм байна лээ. За түүнээс гадна яг Oscar-ийн дараа болдог Vanity Fair-ын зохион байгуулдаг Oscar After Party-н дээр ч гэсэндээ энэ хоёр хүрэлцэн ирсэн байгаа. За тэрэн дээр болохоор яг улаан ёслол дээр энэ хоёр хоёулаа хамтдаа алхасан. Тэгтээ болохоор outfit change хийчихсэн байгаа байхгүй Kylie нэг хар өнгийн тийм бас л би барьсан гэтээ арай жоохон өөр хэлбэртэй. Нэг хальт ингээд хэпэн нэг талынх нь ташаан ингээд хальт онгорхой болж гардаг тийм даашин зайсан. За тэгээд энэ хоёр ингээд энэ улаан ёслолтоор алхаж байгаа үед нь бас ингээд хүмүүс бахан гадуур юм ярьсан байхгүй нэг хэсэг байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор ингээд энэ хоёр хамтдаа зураг авахулж жагаад Kylie ганцаараа зогсоод ингээд зураг авахулж байгаа байхгүй. Тэр үед нь ингээд Timothy жоохон тэнд нь очихсан ингээд Kylie руу хараа зогсож байгаа юм. Тэр үед нь ингээд хүмүүс the way he looks at her гэх хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Харалтаа Timothy ингээд те Kylie зураг авахлаа зогсож байхад нь ингээд харж байгаа тэр харц марцанд бол бүр ингээд admire хийчихсэн те бүр ингээд
миний эмэгтэй шүү. Стов цэслэнтэй шүү чи минь гэж байгаа юм шиг тийм харц байна. Oh so cute гэлтэй хүмүүс амар их тиймэрхүү юмнуудыг ярьж байгаа. Зарим хэсэг нь болохоор энэ нь Twitter дээр амар их ингэ явсан байна лээ. Энэ хоёр хамтдаа зогсоод ингээ зураг авах байхгүй. Тэгээ Kylie ингээ яг урталт нь зогсчихсан ингээд Timothy араас нь ингээ тэрч мэрчсэн тийм зураг аваад тэгсэн чинь Kylie болохоор л амар хааттай ингээ ингээл зураг авахлаа. Timothy болохоор ингээ зүгээр ингээ арталт нь зогсож байхгүй. Тэгсэн чинь яг нэг зургийг ингээ ангуудаа нэг хүн ингээ пост хийчихсэн байхгүй. Юу өвччихсэн мэлээ. This is the face of a man who just realized the Kardashian curse is real. Гэсэн байхгүй. Timothy-гийн царай юу гэж харагдаж байна вэ гэхээр яг дөнгөж те саяхан яна нөгөө Кардашныхны хараал гэдэг зүйл чинь бол үнэн юм байна штэ гэдгийг олж мэдсэн хүний эрэгтэй хүний царай байна гэдэг байгаа байхгүй. Яагаад би танарт Kardashian curse-ийн тухай зөндөө ярьжсэн дээ зөндөө бүр нэг бичлэгч хүртэл хийжсэн. Нөгөө Kardashian-ы гэр бүлийнхэнтэй эмэгтэйчүүдээ орооцолцсон эрэгтэй хүн болгоныхын карьерийг унаад байдаг гэд тэ. Тэнгүүд яагаад ингэж хэлж байна гэхээр тэ Oscar алдлаа. Timothy за тэгээд Oscar болохоос өмнө ингээд нэр хүнд нь унаад тэ бүрстэ шалаар нэг болоод бүр ингээд тэ хүмүүсээр амар backlash энэ ахууллаа. Тэгэхээр одоо ингээд тэ Kardashian curse нь ер нь үйлчлээд тэ Kylie-тэй үргэж байгаагаас нь болоод ингээд нэр хүнд нь унаад карьер нь унаад байна гэдэг зүйлийн тухай ингээд хүмүүс тоглоом хийж ийм зүйлийг битсэн байна лээ. За дараагийн айгүй хэл ам дагуулсан зүйл юу байсан бэ гэхээр Tana Taylor-ын тухай байгаа. За Tana Taylor гэснээс манайхаа oh my god Tana Taylor би бүр энийг дандаа юу хэлдэг те. Ёстой гайхалтай биетэй эмэгтэй те. Oh my god body yari гэдэг чинь те. Тэр Megan Thee Stallion body yari гэдэг дуучин бол ер нь л Tana Taylor шиг хүндэл зориулсан тэр box ой abs shoulders everything that нэр үнэхээр баг Tana Taylor хурж ирээ надтай үерхий гэх юм бол би баг шууд өөрийнхөө sexual orientation-ыг өөрчлөөд lesbian болсон ч бэлэн байна. Үнэхээр гоё биетэй эмэгтэй харах таланда ингэдэг. Тэгээ үнэхээр гоё харагдчихсан. Өөрийнх нь өмсөн dress нь бол үнэхээр гайхалтай байсан. За тэгсэн чинь Tana Taylor яасан бэ гэхээр манайхаа яг Oscar дуусаад тэг ингээл venue-наас бүх одууд ингээл гараал явж байгаа шүү дээ. Бөөгнөрөөл ингээл гараа явж байгаа. Тэгсэн чинь тэр үед нь л юм шиг байгаа юм. Нэгэн security guard хамгаалтын албаны ажилтаа ингээ өөрийг нь shove хийсэн гинэ. Тэрийг бол бид нар хараагүй. Өөрөө л тэгж хэлж байгаа юм. Shove хийх буюу ингээ жоохон түлхсэн юм байна. Тэгсэн чи яг тэр хэсэгтээ тэгэж хэрүүл хийж яхад ингээ бичлэг хийгдсэн байхгүй. Тэгсэн чинь Tana Taylor ингээл тэр хамгаалтын албаны ажилтныг хараад байгаа юм шиг үлээ. Тэнгүү те you just shoved me. You put your hand on a female гэлээ аахгүй чи өстө эрэгтэй хүн мэж эмэгтэй хүний биенд ингээд ёс бусаар ингээд хүрлээ те you're rude you're very rude гэл тэрийг 2 3 удаа давтаж хэлээл заяа чи өстө бүр амар бүдүүлгэн те эрэгтэй хүн мэж эмэгтэй хүнд гар хүрлээ энэ гэл ингээд юм яриад л тэгэл хажуугаар наа хүмүүс нь жоохон тэр ситүэйшнийг ингээд те ком хийх гээд жоохон тайвшруулах гадал те за тэгсэн чинь л ингээд Tana Taylor ард явж байгаа хүн лүгээ эргэж хараад ард явж байгаа хүн л нэг юм хэлсэн юм шиг байгаа бас юу болсон бэ яасан бэ гэсэн юм хайшин гэсэн чинь Tana Taylor бас эргэж хараад тэ тэр ингээ эрэгтэй хүн байж ингээ эмэгтэй хүн гар хурж байгаа байхгүй юу амар ингээ юу яриад байгаа юм бэ энэ гэл ингээл тэгж байгаа нэг харагддаг. За тэгээд энэ дээр болохоор ингээл хүмүүс ёо Tana Taylor ямар амар юм бэ security хүнтэй ямар муухай харцдаг юм тэр гэдэл тэ тэгж ярьж байгаа хүмүүс ч байна зарим хүмүүс нь болохоор зөв штэ тэ яг л ингээд тэ эрэгтэй хүн байж эмэгтэй хүнд ингээ төлөөж мөлхөөд байдгийн тэ өөрийгөө хамгаалах хэрэгтэй өөрийнх нь төлөө юм хэлхэл хэрэгтэй гэж ярьж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. За үүнээс гадна ер нь энэ Oscar шагналаас болоод Tana Taylor бол ер нь зөндөө олон backlash ер нь hate авсан яагаад юм итгэхгүй заяа өөрийнх нь байсан байдлаас нь болоод гинэ. Tana Taylor-ыг бол хүмүүс бүр ингээд Oscar-ын үеэр бүр арай л дэндүү over the top байсан. Арай л дэндүү алцгансан, арай л дэндүү арцгансан ядаргаатай юм аа гэд ингээд хүмүүс уурлаад байгаа байхгүй. Зарим ингээд тэ Oscar-ын яг үеэр завсралгааных нь үеэр ч юм уу зэрэлтээр зүгээр суугаад байж байгаа үед нь ч юм уу ингээл камерын дөрчсөн мөчүүдийг нь яриад байгаа байхгүй юу. Одоо чинь гэх юм бол Tana Taylor чинь нэг best supporting actress те шилдэг эмэгтэй гол юулээ туслах дүрэн жүжигчин гэдэг дээр ингээд нэр дэвшсэн байгаа. Тэгэл ингээд нэр дэвшиж байгаа бүх хүмүүсийг нь танилцуулчаад ингээд яг ялагчийг зарлахаас өмнө бүх ингээд нэр дэвшсэн хүмүүсийн царайг нь харуулад байж байгаа шүү дээ. Лайв ингээд шууд харуулад байж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Amy Madigan гэдэг Weapons киноны жүжигчин ялсан. Тэгсэн чинь яг Amy Madigan гэж зарлсан чинь Tana Taylor амар хурдан ингээд судлаасаа босч ирэл л та амар ингээд алгадчихж байгаа нь харагддаг байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр хүмүүс юм яриад байгаа байхгүй юу. Ёй. Бүр дэндүү хэтрүүлэхтэй те шал худлагаас ингэж байгаа байхгүй. Худлагаас л их амар нөгөө хүнийг дэмжиж байгаа юм шиг. Яг үнэндээ бол те дотроо уран хүрээд өгч байгаа. Тийм бэжэж одоо ингээд те гиг үнхэн босч ирэл л та нөгөө хүмүүс нь тэхгүй байгаад баг өөрөө босч ирээд л ингэж ямар тэнийг юм бэ? Like she's doing too much энэ гэдэг хүмүүс тэгэж амар их ингэж
одоо доош нь хийгээд байгаа. Түүнээс гадна one battle after another ялсны дараа нэг төрөлд ялсны дараа нөө best picture тэ ялсны дараа ингээд одоо уран бүтээлчд нь бүгдээрээ гарч ирээд ингээд тэ тань нараа гарч ирэх гэж байгаа тэр мөчөд Тэна Тейлор амар ингээд баясчихсан тэ өөрийнх нь кинон ингээд ялчихсан учраас амар баяссан нөгөө нэг киноныхоо найруулагчийг шууд ингээд толгоогоор найруулагч эргэтэйгээ толгоогоор ингээд хүзүүгээр нь ингэж аваад лок хийж ингэж аваад ингээд байж байгаа байхгүй тэгж байгаа харагддаг алхаж байгаа үедээ ингээд лок хийж аваад ингээд баг ингээд хүзүүгийн доош нь ингээд байгаа машин те тэгж байгаа нь харагддаг тэгэнгүүт хүмүүс ёо бүр бодолтой те эрэгтэй хүнийг бүр доош нь хийчих юм аа тэгээ бүр ингээд найруулагч байгаа бүр ингээд хүзүүгээр нь ингэж лок хийж аваад бүр яах гээд байгаа юм бүр арай л дэндүү ингээд бүр яатсан юм бэ согтуу байгаа юм хайшин тэр хүмүүс бас айгүй их доромжилж байгаа. За түүнээс гадна яг түрүүний би хэлсэн шүү дээ юун дээр нөгөө golden perform хийж байгаа үед light sticker ингээл амар ингэсэн гэдэг. Тэрийг нь бас хүмүүс яриа. Йоо жоохон 50 бай та ямар амар юм бэ энэ төр гэл. За түүнээс гадна бас нэг хэсэг байхгүй. Тэр нь болохоор яг нөгөө шоуных нь үеэр зөндөө олон завсарлагаанууд байгаа шүү дээ. Тэр завсарлагааных нь л үеэр юм шиг үлээ. Зүгээр ингээд суугаад зүгээр she was literally minding her own business. Өөрөө утсан дээрээ зүгээр ингээл юм үзэл утсан дээрээ scroll хийгээ сууж байгаа байхгүй. Тэгээ хажууд нь Leonardo DiCaprio суудсан байгаа. Яагаад гэвэл ойлгомжтой хамтдаа нэг кино тоглосон учраас уран бүтээлч хамтдаа сууж байгаа. Тэгсэн чинь тэр зэрэгтэлд нь юу явж ирсэн байл та Crazy in Love Beyoncé-гийн дуу явж ирсэн юм. Тэгсэн чинь тэрэнд жоохон ингээл дуулаад те Crazy in Love гэж дуулж муулаад ингээл scroll хийгээл ингээл ингэж жоохон ингээл байж байгаа хгүй жоохон vibeтэй. Тэгээд байжсэн чинь тэрийг хүмүүс ярангуудаа ёо she just wants attention from Leonardo гэлтэхэд аахгүй. Leonardo-гийн зүгээр л attention-ыг энэ анхаарлыг нь авах гээд бодлагаас Leonardo-гийн нүдэнд өртчих гээд л ингээл ингээд бүжиглээд байна. Ямар she's so desperate. Тэ бүр ингээ үнэхээр аргаа ядсан юм аа тэргээд. I don't know guys. Би ол энэ хүмүүсийг ингээ юу яриад байгааг бол ерөөсөй ойлгохгүй байгаа. Гэтэ яг хөө Тэнэг өмөрч байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байгаа ойлгомжтой. Гэтэ ямар ч гэсэн энэ удаагийн Oscars бол Тэнэг баг зүгээр байж байгаад амар хүмүүсээс hate авсан. Тэгэд энэ дээр ч гэсэндээ хин юу яагаад Тэна Тейлор хариу өгөөд өөрийнхөө твит дээр юм бичсэн байна лээ. Яг нэг Amy Madigan-ыг ялангуут хэтрүүлэхтэй ингэж босч ирсэн дээр ингээд нэг хүн юм бичсэн байсан байхгүй. Тэнгүү тэрэнд нь ингээ хариулаад ийм бичсэн байна лээ. They grow comfortable being sore losers, so when they see real sportsmanship, it unsettles them. Like holy water touching a demon, because clapping for someone else's victory requires something many people never learned: how to win with grace, pure joy, and how to lose with grace, chin up and dignity гэж аахгүй. Ихэнх хүмүүс болтой ингээд зүгээр ингээ ялагдах бол зүгээрээ гэдгийг одоо ингээ ойлгодгоо те. Энэ бол өстө жинхэнэ яг спортод одоо те спортын төрөлд байдаг зүйл те. Спортын яг жинхэнэ хүмүүс бол ингээд ялах энэ төр гэдгийг ойлгочдаг. Тийм учраас ингээд ялагдсан байлаач гэсэндээ ялж байгаа хүндээ ингээд зориулаад ингээд чин сэтгэлээсээ баярлаад баяр хүргээд алга таших гэдгийг бол яг ингээд спортын хүмүүс бол мэддгээ те. Би бол тийм зүйлийг харуулсан. Тэгээд тэр бол одоо муу зүйл биш гэсэн утгатай тий. Харин одоо намайг одоо ингэ шүмжлээд байгаа хүмүүс бол өстой жинхэнэ өстой тий тийм зүйлийг сураагүй арчаагүй хүмүүс гэсэн утгатай зүйлийг ингэж reply хийж битсэн байна лээ. За манайха ингээд үүний дараагаар хальт Vanity Fair after party-гийн тухай яриад байгаа хин ирсэн бэ гэд тий. Ер нь бол ихэнх одоо хүмүүс ирсэн байлаа одоо. За тэгээд хэдийгээр яг Oscar-ийн шагналыг гардуулах хүсэл дээр ирээгүй ч гэлээ дээ. Зүгээр яг after party дээр ирсэн зөндөө олон хүмүүс байгаа. Одоо чинь Kim Kardashian манайхан Kim Kardashian-ы look нь бас бон яриа болсон заяа. Уул нь бол даашинз нь вау үнэхээр үзэсгэлэнтэй тэр өөрийнх нь бие мийг фигурыг нь харуулад та амар гоё харагдчихсан заяа. Амар гоё юм алтан юм гялалцсан даашинз байгаа байхгүй. Гэхдээ Kim-ийн нүр бодолтой бол тэр ялангуяа үснэ ингээд арцаачихсан заяа. Ингээд байгаа байхгүй. Жохон байж байгаа л. Ингээл нүрээ оруулаад ингэж манайхаа тэгснэ зүгээр байхгүй те ингээд улаасны ёслол дээр ингээд зураг авахулж байгаа штэ тэгэхээр зүгээр байхгүй үсээ дахин ингээл нэрээ тэг үснэ ингээд бүр арзаачихсан байсан те бүр ингээд арзаачихсан тэл тэрийг дахин ингээд л заяа тэг хүмүүс what the fuck is wrong with you те яагаад байгаа юм бэ наа үсээ зүгээр л гаач гэж те мэдрэл бүтээсэлтэй өвчтэй юм аашаа гэдэг хүмүүс бүр тэрүүгээр хүмүүс бүр амар их ингэж тоглож одоо ялангуяа Twitter дээр ингэж амар их мим энэ төр гаргаж илээ. Би тэрийг анх юун дээр харчаад TikTok дээр харчаад
би яагаад байгаа юм болоо гэж одоо комент руу орсон чи комментэн дээр одоо хүмүүс зураг мураг мим энэ төр оруулж болдог гэсэн шүү дээ TikTok дээр. Тэгсэн чинь нэг инээдтэй мим байдаг шүү дээ. Нэг хар ярьстай эмхтэй амар тийм рок мог альтернатив ч юм уу те. Эмо юм шиг ингээд үсээ ингэсэн байдаг шүү дээ те. Яг тэр зургийг оруулсан юмсан би тэрийг бүр хараад зү хөтлөө энэсэн. Яг тиймэрхүү мим интрууд гадуур амар их явж байгаа. Тэг хүмүүс энэ яагаад байгаа юм бол юу согтуу байгаа мó энэ төр гэж заяа. Тэгээд хүмүүс бас хэнийг Kim Kardashian ерөн тэр нүүр бодол үсмсийг хинтээ харьцуулаад аваа гэхээр хүй Kim ч бүр ингээд Lawrence Sanchez-тай адилхан болоод байгаа юм шүү. Нөө Jeff Bezos-ийн шинэхэн эхнэртэй Lawrence Sanchez-тай ер нь айгүй адилхан vibe өгөөд энэ шүү. Угаасаа энэ хоёр чинь найзууд тэгээд найзууд би биндээ уусаад ингээд ийм болоод байгаа юм болоо энэ тэргээ тэгээд баахан гадар болж яриа болчихлаа. Гэтэл нэрээ тэр үнэхээр инээдтэй байсан та нар харсан бол үсээ бүр улам ингээд харцаалгаад байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнх нь хүсчихсэн лүк нь л тийм юм шиг байгаа. Ингээд дөнгөж орноосоо босч ирсэн юм ихтэй. За түүнээс гадна эдний гэр бүлээс гэх юм бол Kendall Jenner ирсэн байлээ. Нэр хүмүүс нөө Kendall Jenner дандаа л нэг төрлийнхаа хар плачиг л өмсөх юм да. Хар плач л өмсөд яваад ах ингээл айгүйх ярддаг байсан шүү дээ. Тэгсэн чинь Kendall би өөр төрлийн өөр өнгийн плач өмсч чаддаг юм шүү гэж байгаа юм шиг айгүйгоо цэнхэр өнгийн плач өмсч ирсэн мэн лээ. Өөрөг нь бол айгүйгоо ярагдуулчихсан гэж бодож байгаа. Цэнхэр өнгө айгүйгоо цогтөг юм шиг харагдсан. За түүнээс гадна Hailey Bieber бас ирсэн байгаа. За Hailey Bieber гэсэндээ хүмүүс манайхаа бас л нэгэн төрлийн яг л нэг тийм адилхан өмсдөг shape-ныхаа dress-ыг өмсөд ах юмаа гэд. Тэгэхдээ би нэрээ тэрийг бол санжин Hailey бас нэг энэ хэсэг нь цээж хэсэг нэг юм бүрг яагаа байхгүй. Яг нэг тийм төрлийн плажнууд бас сүүлийн үед айгүй хүмссэн. Тэгээ тэр Hailey-гийн плажа бас хүмүүс ирж байгаа. Гэхдээ хэдийгээр одоо хэлбэр нь өмнөх плажуудтайгаа адилхан ч гэсэндээ өнгө нь аюу гоё байсан. Яг тэр нэг тийм leopard одоо тийм ирвэсний те тийм хээтэй тийм плаж байгаа байхгүй. Гоё яригдчихсэн. Тэгээ энэ хоёр хамтдаа ингээд улаан ясны ясалтаар ингээд ярьцлага өгөөд тэгээд энэ хоёр нэг тийм хөөрхөн амар дотны сайн найзууд учраас те энэ хоёр адилхан хариулт хэлэх нүггүй юу гэдгийг харуулад за нэг асуулт асуугуудаа те одоо чинь Kendall Jenner-ийн сүлд болж өнгөрсөн төрсөн өдрийг нэг үгээр тодорхойл гээл те тэгэл 1 2 3 гэж хагаад ингээд хариуг нь хэлүүлж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү нэг тийм хөөрхөн жижигэн тоглоом шиг одоо асуулт хариулт бас ингээд улаан ясны ясалтаар хийсэн байгаа. За түүнээс гадна Kris Jenner найз залуутайгаа нөгөө Corey Gamble-тэйгээ ирсэн байлээ. Хүмүүс бас айгүйх гайхсан. Ягаад тэгэхээр Corey Gamble, Kris Jenner хоёрыг салцсан ингээд айгүйх rumor явуулсан шүү дээ, тэ. Тэгсэн чинь хүрээд ирсэн байна лээ хамтдаа. Нэрээ юу гэснээс манайхаа адилхан төрлийн плачнууд өмсөд байдгаа гэснээс Demi Moore бас яг тийм яриа явагдаж байгаа. Demi Moore ч гэсэндээ ер нь өмсөн байгаа плач нь яг л өмнөх өмсдөг байсан плачуудтай адилхан төрлийн яг адилхан хэлбэртэй плачнууд гэдэг. Тэ ер нь бол адилхан харагдчихсан манайхаа. Дахиад л яг л нэгэн төрлийн плачнууд өмсөд яваад байлаа. За манайхаа ер нь тэгээд ингээд Vanity Fair after party болоод ингээд одоо маань бөөнөрөө бут авсан юм шиг үлээ. Тэгээд Vanity Fair-с гадна өөр зөндөө олон after party-нууд байдаг гэсэн Oscars дээр улсаа өөр хүмүүсийн host хийдэг те. Тэгээд бүр after party энэ төр ч гэсэндээ гэж байдаг гэсэн. Тэг ямар ч байсан одоо энэ хүү бүтэн сайнны орой Oscar-ын дараагаар ингээд одоо маань бөөнөрөө бултаараа те бала авсан юм байна лээ. За манайхаа ер нь бол Oscar-ийн шагналж гардуулах хэсгээр 2026 оны энэ хүү Oscar дээр бол иймэрхүү зүйлүүд болж өнгөрчээ. Тэгээд та бүхэндээ ингээд бүх мэдээллүүдийг энэ хүргэхийг хичээлээ. Гэхдээ би та нартай дандаа хэлдэг те. Би ингээд шагнал гардуулах ёс болсны дараахан тэг 1-2 өдрийн дараа бичлэгүүдээ хийдэг болохоор заримдаа ингээд зарим одоо ховж өвд ч юм уу те ил бүр ингээ viral болж амжаагүй байдаг. Тийм болохоор цаашдаа хэдэн өдрийн туршид янз бүрийн өөр ховж өвд гарч ирж магадгүй. Тийм тохиолдолд би яг дараагийнхаа weekly recap дээрээ тэр одоо ховж өвхийн тухай оруулаад яриад явах болно. Ямар ч гэсэн юм гол ховж өвдөө бол ингээд энэ хүү дугаараараа хүрчихлээ. За манайхаа ингээд та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дараарай. За ингээд дараагийнхаа хоболох булангаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.